Сайн байцгаана уу? Хагасаа өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгааж байна уу? За, хагасаа өдөр болгон 12 цагаас сүнслэг амьдрал буюу амьдралын мөн чанар, бясалгал, энерги, өөрийгөө танин мэдэх ухаан, амьдралыг танин мэдэх ухаан зэрэг сэдвүүдээр лайв цуврал хичээл явуулдаг байгаа. За, өнөөдрийн хичээл маань Монголын цагаар өглөө 9 цагт эхэлж байгаа. За, учир нь хэм бол багш нар одоо Америкийн нэгдсэн улсад төр байгаа. За, тэгэхээр нөгөө цагийн зөрүүнөөс болоод лайвын цаг жоохон эрт эхэлж байгаа шүү. За юу. Тэгээд үзэж амжаагүй хүмүүс нь дараа нөхөд үзэж болно. За, лайв хичээлүүд маань Beverly Dortsurn пэйж хуудсан дээр хадгалагддаг. За, мөн Beverly Dortsurn YouTube channel дээр бас ордог байгаа. За юу. За, юуны өмнө энэхүү лайв хичээлээ эхлэхээс өмнө багш нь одоо 5 дугаар сарын 18-нд Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод болох нууц цэцэрлэг одоо сургалтын талаар жоохон мэдээлэл өгье гэж бодлоо. За, нууц цэцэрлэг сургалт маань жилд нэг удаа Монгол улсад болдог байгаа тийм ээ. За, энэ удаадаа анх удаага багш нь Америкийн нэгдсэн улсад цөөхөн хүнтэйгээр за 40-оос 50 хүнтэйгээр тийм нууц цэцэрлэгийн одоо сургалтыг хийхээр болсон байгаа. За, энэхүү сургалт маань Монголд болдог нууц цэцэрлэгийн сургалттай яг адилхан театр хэлбэрээр явагддаг. За, тэгэхээр маш сайхан орчин бүрдсэн нууц цэцэрлэгт ирсэн мэт одоо сайхан мэдрэмжийг авахаас гадна Америкийн нэгдсэн улсад амьдарч суралцаж байгаа одоо сонсогч шавнарт маань багштайгаа одоо бичлэн уулзах, бичлэн одоо эмчилгээ, энергийн цэвэрлэгээ авах одоо боломж нээгдэж байна гэж багш нь харж байгаа. Багшийн хувьд бас нууц цэцэрлэгийн одоо presence буюу нууц цэцэрлэгийн энэ сайхан үйлийг одоо Америкийн нэгдсэн улсад анх удаага энэ Sheraton гээд одоо жишээ буудлын Millennium гээд энэ ивент өрөөнд зохион байгуулах гэж байгаа да. Багш нь өөрөө маш их баяртай байна. Тэгээд та бүхэнтэйгээ уулзах жагаадаа маш их баяртай байна. За, Америкийн нэгдсэн улсын одоо өөр мужууд Denver, Hawaii энтер гээд өөр хотуудаас хүмүүс энэ сургалтанд маань бүртгүүлж байгаа. Мөн Чикагод байгаа хүмүүсээс мөн өргөн бүртгүүлээрэ. Тэгээд 5 дугаар сарын 18-нд бичлэн уулзцаая. За, тэгээд энэхүү нөгөө нууц цэцэрлэгийн сургалтын дээр багш нь ирж байгаа одоо сурагч гэрлүүдтэй өөрийн гарынхаа бэлгийг бэлдсэн байгаа. Дээрээс нь маш олон гоё зүйлүүдийг мэдрэх, бид нар хамтдаа одоо уулзаж одоо нууц цэцэрлэгийг амьлуулах маш том юм боломж мөн ховор гэсэн үг тийм ээ. Дахиж хизээ болохыг мэдэхгүй тийм ховор гоё мөч болгож байгаа багш нь маш их баяртай байгаа. За, ингээд энэхүү одоо Чикагод болох нууц цэцэрлэг сургалтанд бүртгүүлэх хүмүүс Beverly Dortsurn пэйж хуудас руу хүсэлтээ явуулж одоо бүртгэлээ хийлгээрэй. 5 дугаар сарын 18-нд Чикаго хотын Sheraton одоо жижиг буудалд бүгдээрээ уулзцаая. За, дараагийнх нь за, багш нь сүүлийн нэг сар сүүлийн сард сарны зан үйл буюу сарны бясалгал дом эмчилгээгээ хийгээгүй байсан. За, энэ сарны одоо бясалгал ангаалтыг
4-р сарын 23-нд хийхээр болсон байгаа. За энэ бясалгалд хамтдаа оролцох хүмүүс маань Beverly-д орцсон пэйж хуудас руу мөн чат бичиж бүртгүүлээрэй заа юу. Энэ бясалгалд дэлхийн өнцөг булан бүрээс оролцож болно. Ханаас ч оролцож болно. Монголын цагаар орой 4 сарын 23-ны 8 цаг 20 минутанд эхэлнэ. За тэгээд бүтэн сарны энэ бясалгал маань 3 өдөр энэ групптэй хадгалагдах учраас та бүхэн маань 3 өдрийнхөө дотор өөрийнхөө боломжтой цагаараа ороод хичээлээ хийж болно заа юу. За өөр хотоос оролцож болох уу гэж Чикагод мэдээж болно. Денвер, Хавай энтер гээд өөр хотуудаас сурагчид оролцохоор бүртгүүлсэн байгаа. Тэгэхээр өөр хотоос оролцож болно. Лайваар бол оролцох боломжгүй байгаа. Тэгэхээр бичлэн оролцсноо гэсэн үг. За ийм байна. За тэгээд энергийн эмчилгээ, цэвэрлэгээ, амгаалт маань одоо хэвийн цагаар явагдаж байгаа. Монголын цагаар цагуудаа өгч байгаа шүү заа юу. Яг хуу дараа нь утсаар ярих эдгээр нь жоохон Америк Монгол хоёрын цагийн зөрүүнөөс болоод Монголд орой юм уу өглөө эрт байж магадгүй. Түүнээс биш хэвийн цагийн хуваараар амгаалтууд явагдаж байна. За ингээд баахан юм ярьчлаа. Одоо ингээд үндсэн хичээлдээ орцгоё. За өнөөдрийн хичээл, өнөөдрийн сэдэв айцтайгаа хэрхэн нүүр тулах вэ? Хэрхэн айцаа илчилж тавьж явуулах вэ? Гаргах вэ? Гэсэн одоо сэдвээр багш нь өнөөдөр лайв хичээл хийхэр болсон байгаа. За лайв хичээлүүдийн одоо сэдвүүд маань дандаа сурагчид, сонсогчдын маань одоо хүсэлтийн дагуу явагддаг байгаа гэдгийг мэдж байгаа тийм ээ. За ингээд сэдвдээ орцгоё. Айцтайгаа хэрхэн нүүр тулах вэ? Түүнийг хэрхэн илчилж гаргаж тавьж явуулах вэ? За та юу гэж бодож байна? Айцтайгаа хэрхэн нүүр тулах вэ? Айцтайгаа нүүр тулна гэдэг нь яг юу гэсэн үг вэ, тийм ээ? За багш нь энэ талаар энэ Beverly-д орцсон пэйж хуудас дээр өглөө олгоо оруулдаг постн дээр оруулахад маш олон хүмүүсээс хүсэлт ирсэн. Айцаа илчилж гарга гэдэг үгэн дээр энэ юу гэсэн үг вэ багшаа? Маш олон хүмүүс ойлгохгүйсэн тийм ээ. Айцаа илчлэн гэж одоо яг юу гэсэн үг юм бэ тийм ээ? За багш нь эхнээс нь тайлбарлая заа юу. За энийг тайлбарлахын тулд бүр эхнээс нь за айдас яг хаанаас үүсдэг юм бэ? Айдас гэж яг юу юм бэ те? За тэгэхээр айдсын тухай урд нь багш нэг лайв хичээл хийсэн байгаа. Тэрийг та бүхэн үзсэн баг. За айдас гэж яг ер нь юу юм бэ гэхээр айдас хаанаас үүсээд байна тийм ээ? За тэгэхээр айдас маань бидний итгэл үнэмшлээс үүсдэг. За тэгэхээр итгэл үнэмшил маань тархины үйл ажиллагаа. Тэгэхээр тархин дахин бодогдоод байгаа бодлууд бидний итгэл үнэмшил болдог тийм ээ. За тэгэхээр энэ итгэл үнэмшил дээрээс тулгуурлаж бидний сэтгэл хөдлөл хөдөлдөг гэж багш нь хэлжсэн тийм ээ. Сэтгэл хөдлөл. Тэгэхээр айц гэдэг маань өөрөө ухтаа сэтгэл хөдлөл гэсэн үг. Сэтгэл хөдлөл тийм ээ. Бид баярлдаг. Баярлах нь бас сэтгэл хөдлөл. Баяр баясгалантай аз жаргалтай байна гэдэг нь сэтгэл хөдлөл тийм ээ. Хүн заримдаа маш их хөөрдөг, баярладаг тийм ээ. Энэ нь мөн сэтгэл хөдлөл тийм ээ. За тэгэхээр айц мөн адилхан сэтгэл хөдлөл. Сэтгэл гутрал, өөрийгөө голох байдал тийм ээ. Энэ маань бүгд сэтгэл хөдлөл. За тэгэхээр айц гэдэг сэтгэл хөдлөл маань бидний одоо энэ итгэл үнэмшлээс бод үүсдэг байх нь байна. Тэгэхээр энэ бүх сэтгэл хөдлөлүүд маань яг ухтаа бол энергийн ийм давтамж гэсэн үг. Давтамж. Тэгэхээр айдас хоёр төрлийн айдас гэж та ойлгож болно. Айдас хүнд хоёр төрлөөр нөлөөлдөг гэсэн үг. Аливаа зүйл дандаа нөгөө хоёр талтай байдаг гэж багш нь хэлдэг те. Тэрнтэй адилхан одоо айдас маань мөн хоёр талтай.
За зөв зохистой айдас хүнийг одоо эрүүл саруул өөрийгөө хамгаалах, өөртөө туслах, өөрийгөө одоо энэ ширэнгэн ойд одоо зөв авч явах одоо урам зориг өгдөг зөв айдас. Тийм үү? Би одоо өөрийгөө ийм гудамжинд гаргачмааргүй юм ч юм уу тийм ээ. Эсвэл би одоо бусдаас одоо дутгааргүй сайхан би одоо амьдралаа авч явмаар юм ч юм уу тийм ээ. Тэгэхээр энэ болохоор зэрэг зөв айдас гэсэн үг. За тэгэхээр энэ зөв айдас маань яадаг бах нь биднэрт байх ёстой зүйл гэсэн үг. Байх ёстой зүйл. За тэгээд айдас маань ихтэйд ирэхээрээ бидэнд сөргөөр нь хүлүүлж эхэлдэг. Сөргөөр нь хүлүүлнэ тийм ээ. Нөгөө сөргөөр нь хүлүүлнэ. Энэ юу вэ гэхээр зэрэг айдас ихтэйд ирэхлээр устгах чирчим. Устгах чирчим. Айдас болвол устгах чирчим. Тэгэхээр яах нь вэ? Айдас өөрийгөө устгах нь, бусдыг устгах нь, амьдралыг устгах нь гэсэн үг. Яагаад гэвэл айсан хүн ална. Юу гэдэг вэ? Айсан хүн юу ч хийхэд бэлэн байдаг те. Ганцхан хүн биш. Энэ амьтан яг адилхан. Бидний энэ ухамсарын төлөв, бидний энэ consciousness буюу ухамсарын төлөв маань бусад амьтдад байдаг гэсэн үг. Тэгэхээр бидний өөрийгөө хамгаалах, тийм үр хүүхдээ хамгаалах, айх, одоо бүх энэ бидний амьдралд хүн төрөлхтний амьдралд тохиолж байгаа бүх сэтгэл хөдлөлүүд амьтан дээр бас байдаг гэсэн үг. Яг үнэндээ. Тэгэхээр амьтан яадгүй айхаараа хүнлүү дайрдаг тийм ээ. Амьтан айхаараа дайрдаг. Амьтан айхаараа одоо бусад амьтад руу дайрж бусад амьтыг хаздаг. Яагаад? Яагаад гэвэл би айж байна. Тэ? Би айж байна. Энэ хүн намайг ингэчгүй дээ. Энэ хүн намайг одоо гэмтээхээс нь өмнө би энэ хүнийг гэмтээч гэдэг юм уу, тийм ээ? Ийм устгах чирчин болж хуурдаг гэсэн үг. Устгах чирчин. Дээрээс нь та хэрвээ бусдад ингэж одоо энийг гаргахгүй, устгах чирчмийг гаргахгүй бай гэж бодъё. Одоогийн нийгэмд бид нар энийг гаргаа явах юм бол маш хэцүү тийм ээ. Тэгэхээр өөрөө та дэлбэрнэ. Баян дотроо айцтай явж байгаа хүн яах вэ? Дэл бүсэрнэ тий. Өөрийгөө устгаж ийн гэсэн үг тийм үү? Аливаа зүйл байнга айн, аливаа зүйлд итгэл үнэмшилгүй болно тийм ээ. Хин намайг ингэчхүү, хин хаанаас тэгчхүү те энэ амьдралын аяллыг туулахад маш хэцүү болно. Маш хэцүү болно. Тийм учраас одоо та ингэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ хин нэгэн хүн ямар нэгэн байдлаар таны ойлгож байгаагаар муу зүйлүүдийг хийж байгаа бол хэрүүл уруул хийх тийм ээ. Бусдыг доромжлох, бусдыг үзий ядах, бусдыг одоо алах талах юу гэдэг те муулах, доромжлох энэ бүгд дандаа айцтай хүний шинж. Тийм ээ. Одоо нийгэмдэр гараад одоо бослого хийж байгаа хүмүүс дандаа айцаас болж хийж байгаа те. Яана энэ улс төр дампуурлаа эсвэл юу хөө. Яана би хэцүүдэх гээд байна тийм ээ. Тийм учраас бид нар тэмцэх ёстой гэдэг нь айцаас болж дандаа энэ хариу үйлдэлүүд үүсэж чинь гэсэн үг тийм ээ. Устгах чирчим. Нэгдлийг байхгүй болгодог гэсэн үг айц. Тэгээд айцаас болж уур уцаартай болдог тийм ээ. Хүн бас маш уур уцаартай болдог. Айцтай байгаа хүн хажууд нь нэг хүн ирээд нэг үг хэлэнгүүт баг зэрс гээл тийм. Чад яг таан бай гэлт. Ууралдаг энэ хүн маш айцтай байна гэсэн үг. Ууртай хүн маш айцтай байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө маш буруу ойлголт байдаг тийм хүн төрлөختөнд ингээл маш их өөртөө итгэлтэй юм, ууртай юм одоо нэг тийм хүмүүс байдаг те хүн болгонлоо дайрсан өссөн те ийм хүмүүс дотроо дандаа маш сул дорой хүмүүс байдаг гэсэн үг. Сул дорой гэдэг нь маш их айцтай, өөртөө итгэлгүй, insecure хүмүүс байдаг. Гаднаас нь хахад амар том биетэй, амар ууртай те алдаг талдаг бааtruуд байдаг тийм үү? Ийм хүмүүс
маш их айцтай хүмүүс байна гэсэн үг. Яг үүндээ маш сул дорой хүмүүс гэсэн үг. За тийм учраас айц гэдэг бол биднийг нэгдмэл чанараас хуваагдмал чанар руу шилжүүлдэг цорын ганц зүйл. Учир нь гэх юм бол бид бусад итгэж чадхаа болдог айцсаас болж. Энэ намайг тэгчгүй тэр энэ айцсаасаа болж хүмүүс одоо янз бүрийн үйлдэлүүдийг гаргаж яадаг тийм ээ. За орчин цагт бол одоо хүн төрлөختөн дандаа айцсан дээрээ тулгуурлаж одоо амьдралаа залдаг болсон. Бүх хүний хийж байгаа шийдвэр, бүх хүний амьдралаа залж байгаа байдал, бүх орны одоо бараг соёл, иргэншилт байгаа үйлүүд бүгд айц дээр тулгуурласан, ихэвчлэн айц дээр тулгуурсан үйлдэлүүд байдаг гэсэн үг. За тэгэхээр дайн, дажин тийм ээ болох дандаа айц энэ оронд намайг эзэлчихүү, тэр орн намайг эзэлчихүү тийм ээ. За мэдээж шунал хүсэлт ачаал бас дундуур нь явж л байгаа ах тийм ээ. Тэгэхдээ энэ хуваагдмал байдлын гол үндэс нь бол айц гэсэн үг. Тэгээ violence буюу одоо энэ дарангуулал, хүчирхийлэл, доромжллын гол үндэс нь айц гэсэн үг. Айц гэсэн үг. Би энэ хүнээс дор үзэгдчихүү дээ. Би хүнээс дор орчихуу дээ гэсэн хүний шинж тэмдэг, тийм ээ. Тэгэхээр орчин цагт ийм ууртай, уцаартай хэрүүлж хүнийг айгүй чадaltaй, хүчтэй хүн байна гэж хүмүүс буруугаар ойлгоод идэг. Тэгээ өөрийгөө буруугаар бодоод идэг. Ийм хүмүүс яг үүндээ маш сул дорой хүмүүс байдаг гэсэн үг. Тэгэхээр хүн уурлахад хин ч уурлах чадна тий. Одоо бүх хүнд одоо уурлах потенциал байгаа тийм ээ. Бүх хүнд тий. Жишээ нь багшд ч гэсэн уурлах потенциал байгаа тий. Хүсвэл тэгтээ энэ бол таны сонголт. Би өнөөдөр айдсан дээр тулгуурлаж реакц буюу одоо хариу үйлдэл үзүүлэх үү? Тэ? Эсвэл би өнөөдөр амар хамгаалан инх тайвныг сонгох уу гэдэг бол хүний өөрийн сонголт тийм ээ. Түүнээс ч уургүй хүн гэж юусоо байхгүй. Зарим хүмүүс ярьдаг те энэ ста нэрээ ямар ч уургүй ямар сайхан хүн бэ те энэ хүн уурлна гэж мэддэггүй ч юм уу. Эсвэл зарим хүмүүс өөрөө би ста амар ууртай хүн штэ. Намаа бити уурлуулаарай ч юм уу те. Тийм биш. Бүх хүн адилхан. Уурлах юм бол хинч уурлаж чадна. Юу гэдэг вэ? Орилж чарлах юм бол хинч орилж чарна. Өглий дуулъя те хэрүүл уруул хий зодтолтыг юм бол хинч чадна яг үнэндээ. Гэхдээ чимээгүй байх амар хамгаалан сонгох те уура зөвөр илэрхийлэх сонгох нь бол харин хэцүү. Хамгийн хэцүү. Тэрний юу гэх нь уура барих тийм ээ өөрийгөө контролдох тийм ээ аливаа зүйл хүлээцтэй хандах тий хүний үгийг хүлээцтэй хандах өөр дээрээ аливаа зүйлийг тусгаж авахгүй байх энэ үйлийг хийх нь хамгийн хэцүү уурлахад хинч уурлж чадна. Тийм учраас энэ дэлхий дээр маш олон ууртай хүмүүс байдаг тий нэг л их ууртай хүмүүс тий нэг л их бүх юм болохоо байцсан бүх юм таалагддаггүй нэг л их айхтар ууртай том тодорсон хүмүүс байгаад байдаг. Харин чимээгүй амар амгалан байдлаар аливаа зүйлд хандж байгаа уура одоо зөвөр гаргаж чадж байгаа хүмүүс хамгийн хүч чадалтай хүмүүс гэсэн үг. Хүчтэй хүмүүс. Хамгийн хүчтэй хүмүүс тийм ээ. Хүнд уурж уцаалахгүйгээр өөрийгөө зөв илэрхийлж чадж байгаа хүмүүс хамгийн хүчтэй хүмүүс. Хамгийн хүчтэй хүмүүс. Тэгэхээр нөгөө уурлаж янз бүр болж байгаа хүмүүс маш сул дорой бусдын нүдэнд харагддаг байх нь тийм ээ. Маш сул дорой. Сул дорой хүмүүс. За тэгээд иймэрхүү зүйл хийгээд тахаар яаж амьдрал аз жаргалтай байх вэ? Яаж одоо эрүүл саруул илбэг дэлбэг тийм ээ ийм амгалан тайван хүн оршиж чадахгүй шүү дээ айцтай автаа байвал тийм үү? За тэгэхээр энэ айцтыг тэгвэл би яах вэ? Ямар нэг юм намайг дандаа триггер хийгээд байна тийм триггер хийнэ гэдэг нь таны дотор байгаа айцыг өдөөгöd байна гэсэн үг. Хин нэг нь таны хажууд ирээд нэг юм хэлэх ч юм уу таны тухай. Эсвэл бол нийгэм дээр ямар нэгэн одоо таны дотор байгаа айцтай холбоотой дотор байгаа айцыг ил гаргах эсвэл сануулгах юм болох юм бол та тэрэнд уурлаж бухимдах ч юм уу тийм ээ. Яагаад ингэдэм ч юм уу тийм ээ.
триггер хийн, таныг өдөөгöd байна гэсэн үг. Тэгэхээр өдөөж ийн гэдэг нь таны дотор айц байгаад байна гэсэн үг. Та энийг өөрөө мэдэхгүй тий. Би зүг зүгөөш надаа ямар ч айц байхгүй. Гэхдээ би юунаас айгаад байгааг мэдэхгүй байх гэдэг хүмүүс байдаг. Би яагаад юм муухай ааш таагаа мэдэхгүй байна тий. Хамгийн ууртай хүмүүс, хамгийн аливаа зүйлд сэтгэл хөдлөлтөд автдаг хүмүүс хамгийн айцтай хүмүүс гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгэхээр айцтайгаа тулах хэрэгтэй. За юу айцтайгаа тулах хэрэгтэй. Айцтайгаа тулна гэдэг нь таныг айлгаад байгаа зүйлүүд, таныг айлгаад байгаа мэдээллүүд, таныг айлгаад байгаа нөхцөл байдал та өөрийгөө аваачиж болно. Ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүйгээр зүгээр л тэнд бай. Мэдэр тий. Юу мэдрэж, ямар айдсан тэндээс та зүхтаамаар санагдана, ууралмаар санагдана тийм ээ, орилмаар санагдана тий. Гэвч тэнд бай. Илчил. Энийг илчлэх гэж байгаа. Өөрийнхөө айцыг илчлэнэ. Яагаад гэвэл бид юу ч илчлэхээ болцсон. Тий? Илчлэнэ гэдэг нь аливаа зүйлийг анзаарахыг хэлж байгаа. Орчин цагт хүн төрлөختөн сэтгэл хөдлөлөө илчлэхээ болцсон. Дандаа сэтгэл хөдлөлтөд автаж үйлдэлүүд хийчихдэг. Дараа нь яагаад тийм үг хэлснэ ч мэдэхгүй. Дараа нь яагаад би ийм муухай ааш энэ хүнд гаргачих. Хөө дараа нь амаа барьдаг. Тэг би энэ хүнд юугээ илчих вэ? Шал баларсан юм а. Уурандаа өста хүн баахын бичдэг дээ хүндлүү заримдаа уурандаа түүээцэн байдаг те. Дараа нь харамсдаг. Өөрийн мэдлэх уурандаа автцсан. Танаас гарахааргүй, таны амнаас гарахааргүй хүнд гардаг те. Тэгэхээр энэ зүйл таны дотор байгаад байна гэсэн. Таныг ямар нэгэн зүйл айлгаад байна гэсэн. Тэгэхээр энтэйгээ та тул гэсэн. Тэр газараа өөрийгөө аваач. Тэгээд энэ айцаа мэдэр. Тэ? Мэдэр. Юу мэдрэгдэж чинь? Мэдэр. Маш хэцүү байна. Энэ тийм амархан биш. Одоо багшаа хэлэхээр нэг амархан юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ энэ тийм амархан процесс биш. Яг үнэндээ. Тэгэхээр нөгөө одоо жишээ нь нууц цэцэрлэгийн сургалт байгаа тий 21 хоногийн багшийнх нь явуулдаг онлайн сургалт. Энэ дээр бид өөрөө өөртөөгөө уулзах тий өөрийнхөө доторлоо өнгийдэг. За тэгэхээр энийг хийгээ сууж байгаа хүмүүс яг өөртөөгөө тулж ийн гэсэн үг. Миний дотор юу байна? Хаана айц байна? Тийм ээ. Энтэйгээ өөрийгөө тул гэсэн үг. За юу. Дээрээс нь амьдралд сайн муу бүх зүйл ээлжлэн хөрвж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг ухтаа багш нь урдныхаа лаваар хэлчихсэн сайн муу зүйл гэж юусоо байхгүй. Энийг бидний эго хуваачаад байгаа. Сайн муугаар нь. Түүнээс биш амьдрал болдгоороо л болж байна. Энд тохиолддог зүйлүүд тохиолдож байна. Үхэл хагацал өлөн зэлмүүн байдал баян затгалан байдал бүгд энд байх л учиртай тийм ээ. Энийг таны ухамсарын төвшнөөс шалтгаалж одоо хүн болгоных өөр байдаг тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн оруулсан багшийн пост байгаа тий. Ухамсар хүний оюун ухаан, хүний тархинд байгаа хүний оюун ухаан бодол нэг. Энд өөр хүн гэж юусаа байхгүй. Нэг хүн өөрөөр аливаа зүйлийг бодно. Тэр хүн шал өөр хүн гэсэн үг юусаа биш. Бид бүгд яг адилхан. Адилхан боддог, адилхан сэтгэдэг, яг адилхан зүйлийг амьдралдаа хийж амьдардаг. Мөн амьдралынхын зорилго яг нэг. Өөр зорилготой хүн гэж байхгүй. Бидний хүн төрөлхтний гол зорилго бол махан биен дээр бол яг үнэндээ нөхөн үрчих тийм ээ. Бусад бүх амьтных адилхан. Жишээ нь пингвин гэдэг амьтан байдаг тийм жижигхэн пингвин. Хүүхэд гаргаал амьдрал нь дуусдаг. Тэрнтэй адилхан хүн төрөлхтөй адилхан
productivity одоо нөхөн өрч хүн энэ дэлхий дээр яагаад би тэгвэл хүүхэд гарах гэж төрсөн юм уу гэж бодож болно. Яагаад гэвэл бид нар энэ дэлхийн оршин тогтнолын төлөө л байгаа. Энд бид энэ дэлхий чигээрээ яг энэ байдлаар оршин тогтнохын тулд баланс тэнцвэр хэрэгтэй. Энэ тэнцвэр би нэг хэсэг нь та гэсэн үг. Тэгээд танаас гарч байгаа үр хүүхдүүд гэсэн үг. Орших хэрэгтэй гэсэн үг тий. Бүгд тэгэхээр дэлхийн ертөнцийн оршлын төлөө бид амьдарч байгаа гэсэн үг. Ер нь бол түүнээс шал өөр юм бодоол тий. Би ч одоо энэ тест ингээ буугаад ирсэн тий. Шал өөр юм бодоол сүртэй юм яриад нэг галактикийн юм яриад тий. Мэдээч хүн сонирхолгүй л яах вэ тийм ээ одоо энэ дэлхийн ертөнцийнхөө энэ зүйлүүдийг мэдээж сонирхно. Тэгтээ хит тойшраал те одоо нэг хүн биш юм шиг юм яриа сууж ах эсвэл хийгээ сууж ах хүн биш юм шиг юм хийж суух чадвар ч ямар ч хүнд байхгүй шүү дээ яг үнэнд. Хүн төрлөختний боломж байхгүй гэсэн үг. Энэ махан биен дээр тийм ээ. За тэгэхээр аливаа зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За тэгээд айцтайгаа тулж илчлэнэ гэдэг нь айцаа анзаарахыг л хэлж байгаа. Анзаар. Ямар мэдрэмжийг танд ямар нөхцөл байдал, ямар мэдрэмжийг танд мэдрүүлээд байна. Анзаар. Хэцүү, энэ маш хэцүү. Гэхдээ энийг анзаар. Орчин цагт энийг илчлэхийг хүмүүс ерөөсөө хийж чадхаа болсон багш нар хэлсэн тий. Жохон сэтгэл санаа тавгүй болоод ирэхээр зураг тасаах тий. Ерөөсөө өөрөө өөртөөгөө байхаа болцсон тий. Баян зураг тасаахаас нэг юм үзээс тий. Баян хөгжим сонсоотой, баян нэг юм хийгээс өөрөө баян сатааруулж идэг. Өөрөөсөө зүхтаадаг гэсэн үг. Ямарваа нэг юм эвгүй сэтгэл төрөнгөө тэрнээсээ зүхтаадаг. Шал өөр юм руу анхаарлаа төвлөрүүлдэг тийм мэдээж болно тэр бас нэг аргачлал. Тэгэхдээ та нөгөө багш нь урдныхаа лайваар хэлжсэн. Өөртөөгөө ажиллаж энийг гаргахгүй бол өөртөөгөө ажиллана гэдэг нь айцаа илчлэн л гэсэн үг. Гаргахгүй бол нөгөө нэг ширдгэн доор хог шүүрдэж хийгээд байгаатай л адилхан. Ширдгэн доор хог гаднаасаа харагдахгүй. Таны гаднаас нь харахад зүгээр хүн. Гэтэл таны далд ухамсарт баахан гомдол харуулсал айцуд байждаг. Тийм ээ? За дээрэс нь мэдэр гэж юм тий багш нь мэдэр. Энийг та мэдрэх хэрэгтэй байхгүй юу? Энэ айцыг та мэдрэх гээд энд ирсэн байгаа байхгүй юу? Бас. Тийм ээ? Яг үнэндээ энэ амьдралын нэг хэсэг. Энийг та мэдрэх хэрэгтэй. Одоо өвчин, зовлон, баяр баясгалан, өвдөлт, пейн, өвдөлтийг та хүн төрлөختөн заавалчгүй мэдрэх учиртай. Өвдөлтийг мэдрэхгүйгээр хүн төрлөختөн урагшаа явахгүй. Суралцахгүй гэсэн үг. Хөгжихгүй, дэвшихгүй гэсэн үг. Өвдөлтгүйгээр ганцхан хүн төрлөختөн биш. Бүх амьтан, мал ургамал бүгд энд хамааралтай. Бүх амьтан, мал ургамал энэ дэлхийн оршин тогтлын төлөө л оршин тогтнож байгаа. Яг үнэндээ. Зарим амьтан extinct буюу одоо байхгүй болоход байгалийн баланс алдагддаг тийм үү? Тэнцвэр алдагддаг. Тийм ээ? Тийм учраас бид нар нөгөө хүн төрлөختөнд дэлхийн одоо зохицуулагч хийгээд идэг тийм ээ? Тийм юм одоо устж үгүй болж ин тэрийг хамгаалын ингээ яагаад хүн тэгээд байгаа зохицуулагч хийгээ яваад байгаа. Хүн төрлөختөн дэлхий дээр нөгөө дандаа хушууга бүх юмны нөгөө хошууга дурж явж байдаг те бүх амьтны бизнест яагаад хүн тэгдэг? Яагаад гэвэл хүн дэлхийгээ хайрлж байна. Яагаад гэвэл хүний гол зорилго л тэр. Энэ дэлхийг эрүүл саруул бүрэн бүтэн байлгах.
Тийм ээ. Энэ дэлхийг эрүүл энх бүрэн бүтэн байлгах энэ хүний зорилго. Тийм учраас хүн болгон туслахыг хүсдэг тий. Яг бол энэ туслах гэдэг нь бидний өгөгдөл, бидний амьдралын зорилго байхгүй юу? Хүнд туслахгүй байгаа хүн гацчдаг тийм ээ. Гацчдаг тийм ээ. Суралцгаа болдог, ухардаг, үхдэг тий. Тэгэхээр гол зорилгоо ойлгох хэрэгтэй. Тэгэхээр таны айдас агсан тийм үү? За дээрэс нь мөн та өөртөө айцаа илчлэхээс гадна бясалгал хийгээд өөртөөгөө ажиллана гэдэг нь та өөрийгөө анзаарч ийн гэсэн үг тийм үү? Юу ч хийхгүйгээр өөрийгөө анзаар. Хаашаа ч хамаа зүхтаамар санагдаад байдаг хүнтэй. Заримдаа байгаа газраас зүхтаамар гадаад явчвал би нэг амар амгалан болчих гээд байгаа юм шиг санагдаад байдаг тийм. Гэвч үгүй шүү дээ. Та хаанч утсан таны дотор айц байгаа л бол та айцыг мэдэрнэ л гэсэн үг. Яг үнэндээ хаанч утсан. Яагаад гэвэл айдас таны дотроос л гарч ирж байгаа. Гадна нөхцөл байдалтай ямар ч хамааралгүй гэсэн үг. Гадна нөхцөл байдалтай ямар ч хамааралгүй. Хүн гадаад нөхцөл байдлаас болж айдаггүй. Хүний дотор айц байгаа учраас гадаад нөхцөл байдал тэрийг нь өдөөж өгдөг гэсэн үг. Ойлгож байна уу? Хэрвээ таны дотор айц байхгүй байвал гадаад нөхцөлд юу ч байсан та айхгүй. Тийм учраас зарим хүмүүс зарим зүйлээс айдаггүй те. Тэгэхээр зарим хүмүүс хэлдэг энэ ямар айдаггүй хүн бэ? Яаж ингэж чадчихна гэж боддог те зарим хүмүүс. Гэвч тухайн хүний хувьд энэ айц байхгүй учраас энэ хүнд айх ямар ч шалтгаан байхгүй. Тийм байгаа ч тийм. Зарим хүмүүс болохоор зэрэг тэр хүний айхгүй байгаа зүйл дээр үхтлээ айдаг тийм үү? Үхтлээ айдаг. Тэгэхээр яагаад юм баа юм? Яг адилхан гадаад ертөнцид байж гин. Яагаад зарим хүмүүс ингэж үхтлээ айгаа зарим нь айхгүй байгаа? Яагаад гэвэл айдас таны дотор байна гэсэн үг. Гадна байдалтай ямар ч хамааралгүй. Ойлгож байна уу? Тэгэхээр өөртөө ажил, өөрийгөө анзаар, ирчил. Дээрээс нь та бусад хүмүүст юунаас айдаг гэдгээ хэлэхээс бүү ай. Зарим хүмүүс ичдэг те. Би ийм айцтайг хэлчих юм бол энэ хүн намайг сул доройгоо ботчих واخ гэж боддог. Гэвч өөрийнхөө яг байгаа байдлаараа өөрийнхөө сул дорой байдлыг илэрхийлж байгаа хүн жинхэнэ хүн. Яагаад гэвэл хүн өөрөө сул дорой амьтан. Vulnerable гэж энийг англиар хэлдэг. Vulnerable хүн бол маш сул дорой амьтан. Тийм үү? Хүн сул дорой бэжиж хүн хоорондоо холбогдож чаддаг. Айцаа илчил гэдэг нь бас энэ бусдад хэл ичихгүйгээр бусад хүн хэрвээ хин нэгэн танд өөрийн дотор байгаа айц эргэлзээг өөрийн дотор байгаа зовлон шаналлыг танд илэрхийлж байгаа бол энэ sacred place энэ маш ариун тагшин газар та байна гэсэн үг. Энэ бол итгэл. Итгэл бол маш ариун тагшин энергийн илбэлзэл. Хин нэгэн танд итгээд өөрийнхөө айдас, өөрийнхөө дотор нуусан гомдол харуулс айцыг танд илчилж гин гэдэг нь та үүнийг сонсох хэрэгтэй. Та гутлаа тайлаад малгайгаа тайлаад нүдний шилээ аваад бүх байдлаараа энэ хүнийг сонсох хэрэгтэй гэсэн үг. Ойлгох хэрэгтэй гэсэн. Ингэснээр та хин нэгэнд тусалж байна. Яаж тусалж байна? Гэрэлтүүлж байна. Та энэ хүнд итгэлийг өгч байна. Хүмүүс бодохдоо хүнд туслана гэхээр нэг бол материалын зүйл. Нэг бол
хин нэгэн зөвлөгөө өгж иж, гарцын зааж өгж иж хүн тусалж ийн гэж боддог. Үгүй. Энэ дэлхийн ертөнцийн хамгийн том тус бол хин нэгнийг ойлгох, сонсох, хүлээн зөвшөөрөх. Энэ нь нэгдмэл байдлыг бий болгодог. Нэгдмэл байдлыг. Энэ нь хин нэгнийг та ангааж ийн гэсэн үг. Сонсох, ойлгох. Энэ нь маш том буян, маш их хайр. Маш их инэрл юм аа. Түүнээс биш юунд айгаад байгаа юм чи? Босоод ир, хүчтэй бай. Юу арчаагүй юм чи гэхгүй ах нь байна тий. Бид нар дандаа л иймийг сонсож ирсэн тий. Энийг тэртээ тэрнгүү танд хэлж байгаа хүн угаасаа өөрөө энийг мэдэрч байгаа. Өөртөө байнга энийг хэлж байгаа. Тэгэхээр та тэр хүнд энийг хэлээд хэрэггүй. Зүгээр л сонс, ойлго. Тийм ээ? Тэгэхээр яах нь вэ? Өөрийнхөө айцыг бусад илэрхийлэх нь мөн таныг айцаас гаргана. Яагаад гэвэл ихэнх хүний айц нь илчлэгдээгүй учраас илэрж идэг гэсэн үг. Илчлэгдээгүй учраас таныг удирдаа, таны дотор байгаад идэг гэсэн үг. Ойлгож байна уу? Илэрхийлчихээр, бусдад хэлчихээр айц байхгүй болчихно шүү дээ. Яагаад гэвэл таны сул талыг бүгд мэдчихээн. Та одоо энийг нуух хэрэггүй болчлоо. Тийм ээ? Нуух хэрэггүй. Энийг илчлэх гэж хэлээд байгаа. Ямар ч нуух зүйлгүй байх нь хүнд ямар ч айцгүй байна гэсэн үг. Яг үнэндээ. Хүнд нуух зүйл байна гэдэг нь хүнд айц байна л гэсэн үг. Яг үнэндээ. Тийм учраас дандаа үнэнгээрээ бэ гэж багш нь хэлдэг. Үнэнгээрээ байх шиг сайхан зүйл байхгүй. Монголын зүрц зүг байдаг тий. Юу лээ? Үнэнгээрээ явсан хүн юу лээ? Үхэрт тэргээр туулаа гүйцэнэ гэдэг лөө. Тэр үнэн үг. Яг л та үнэнгээрээ байхад ядаж дараа нь би юугээ хэлчлээ гэд худлаа ярьснаа санах шаардлагагүй тийм үү? Хин нэгэн бол жүжиглэхгүй. Хүн болгон маск зүүцэн амьдарч идэг те нийгмийн стандартад зориулаад энэ хинээч буруу биш. Яагаад гэвэл бид угаасаа ийм нийгэмд өссөн. Хар багаасаа төрснөөсөө ахуулаад гэр орон эцэг их хамаатан садан те сургууль соёл орчин тойрон бүгд л ийм байсан. Бүгд л жүжиглдэг. Хүн чамайг юу гэж бодох юм бити тэг гэл те. Ялангуяа Монголд хүн чамайг юу гэж бодох юм? Бити надад хэлээрэй гэл те. Бүх юм нуучдаг те. Тэгээ тэр нууснасаа болж худлаа ярьдаг те. Худлаа ярьснасаа болоод бүр хин гэдгээ танихаа ölчдэг. Би чи хин бэ? Баахан хүмүүс баахан юм худлаа ярьсан. Яг би хин бэ гэд өөрөө хүртэл мэдхээ болчдөг тийм ээ. Лаг сүртэй юм яриа л те. Би ч ста нэрээ ийм чим хийж гин, би ингэж амжилттай явж гин. Тийм ээ. Ингээл баахан нийгмийн одоо юунд тааруулаад ингээд худлаа яриад амьдраад тэгээд тэр худлаа ярьж амьдарч байгаасаа болоод өөрийгөө танихаа мэдхээ болчтой. Яг би хин бэ гэдгийг мэдхээ болцсон. Баахан дүр бүтээсэн тий. Тийм учраас энэ маш хэцүү амьдрал. Тийм учраас айц ихтэй гэсэн үг. Хин миний үннийг мэдчих болоо нэг өдөр
Тэ хин мэдчих болоо айц ихтэй амьдрна гэдэг нь та тамийн амьдралаар амьдарч байна гэсэн үг. Там. Багш нь хэлдэг те там гэдэг бол үхсний дараа байдаг зүйл биш. Там гэдэг бол яг одоо таны хажууд зэрэгцээ оршиж байгаа. Та өөрийнхөө амьдралыг там болгож болно. Та өөрийнхөө амьдралыг диваажин болгож болно. Энэ таны сонголт. Өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн дээр зарим хүмүүс диваажинд амьдарч байхад зарим хүмүүс тамд амьдарч идэг. Та энийг мэднэ. Та энийг мэднэ. Там гэж юу юм бэ? Ямар ч хайрыг мэдрэхгүй байх амьдрал, ямар ч хайр байхгүй. Тийм ээ. Хинч ойлгохгүй. Хэнийг ч хайрлахгүй, хинч итгэж чадахгүй. Бүх зүйлээс айсан. Ингэчхүү, тэгчхүү, энэ намайг тэгчхүү, энэ миний араас хутгах шаачхүү, би хамаг юм алдчихгүй, би дампуурчхүү, би өгчхүү, би өвдчихүү, дандаа айц, энэ бол тамийн амьдрал. Эсвэл маргааш юу иднэ? Үлмэн зэлмэн маргааш яаж даарнаа? Маргааш хаана унтнаа? Энэ бол тамийн амьдрал. Там цаг байдгүй. Тамд цаг маш удаа явдаг. Тэр юу вэ? Хүн зовлон гэсэн үг. Там гэдэг бол там тэнцэх нь зовлон гэсэн үг. Хүн зовлонтой байхад цаг явдаг. Цаг гацчдаг тий. Тэгэхээр энэ мөн цаг хугацаа гэдэг бол illusion, цаг хугацаа гэдэг бол бидний энэ нөгөө тархины энэ одоо зохиосон хэмжээс гэдгийг илэрхийлэх нэг зүйл нь цаг хугацаа өөр өөрөөр бүх хүн дээр явагддаг гэсэн үг. Тухайн хүний өөрийнх нь энерги илбэлслээс шалтгаалаад. Хэрвээ та маш их айцтай байх юм бол таны цаг маш удаа явна. Яг нэг газараа гаццсан. Тийм учраас нөгөө айцтай байгаа хүмүүс хэлдэг тий. Миний гар хүлийг тусцсан юм шиг байна. Хин нэгэн миний гар хүлийг тушаад байна гэж бодогдтол авдаг тий угаасаа хөдөлж чадхаалждаг хүн. Тэр нь бүр физикли махан бие дээр илэрдэг. Хүн орноосоо босож чадхаалдаг. Айцаасаа болоод орноосоо босож чадхаалдаг. Тэгэхээр яах нь вэ? Айдас өөрөө эрчим энерги. Доод энергийн хэлбэлцэлийн энерги гэсэн үг. Энийг та балансаа алдахаар доод энергийн хэлбэлцлийн эрчим энерги болдог гэсэн үг. Тэнцвэрээ алдаа хит ихтэй ирэхээр гэсэн үг. Мэдээж хүнд одоо бага хэмжээгээр айц байх ёстой гэж багш нь хэлсэн те түрүүн. Та айцыг өөрийнхөө одоо сайн сайхны тулд зөвөр ашиглаж чадах аваас та энэ дэлхийн хэмжээс ертөнцийн маш амжилттай амьдрна. Айцыг зөвөр ашиглана. Тэр нь юу гэсэн үг вэ? Тархиа зөв ашиглана гэсэн үг. Сэтгэл хөдлөлөө зөв удирдна гэсэн үг. Зөв гэдэг нь юу гэсэн үг вэ? Таныг амар амгалан байлгахад л тулгуурласан байдлуудыг багш нь зөв гэдэг үгээр илэрхийлээд байгаа шүү. За юу? Амар амгалан байлгах. Түүнээс буш айц хитрээд ирэхлээр айцтай автаж амьдралаа алдаг тийм хүмүүс амьдралаа алдаг. Айцаас болж хүн амьдралаа энэ бол устгах чирчин болчдөг. Хүндрээд ирэхээр хүн алж талн шорон оронд орон за тэгээд айхтар юм болдог. Та мэдж байгаа. Бид бүгд энийг одоо энэ нийгэмдээс хардаг. Тийм учраас багш нь хэлдэг те нийгмээс суралц. Нийгэмдэр маш олон төрлийн хүмүүс байгаа. Маш олон төрлийн энергийн хэлбэлцэлээр энэ хүмүүс амьдарч байна. Маш олон төрлийн үйлдэлүүдийг энэ хүмүүс хийж идэг. Та энийг ил тод харж байгаа тий? Ил тод. Эндээс суралц. Ямар үйлдэл хийвэл яад юм бэ тий? За тэгэхээр айцаа илчлэх хэрэгтэй байх нь.
За тэгэхээр та айцаа илчлэхдээ орчин цагт хин нэгэнд хэлэхдээ өөрийнхөө итгэлтэй хүмүүстэй л хэлж байгаарай заа юу. Өөрийнхөө итгэлтэй хүмүүстэй. Яагаад багш нь ингэж хэлж ийм хэр хүн болгонд очиж ярих юм бол одоогийн нийгэмд, одоогийн хүн төрөлхтний ухамсарын төвшин арай болоогүй. Хүн болгон багш шиг нь эсвэл хүн болгон таны ээж шиг, хүн болгон таны сайн найз шиг таныг хүлээж авч чадахгүй. Тийм үү, таныг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл хүн болгон өөр энергийн хэлбэлцэлд хүн болгон тархиндаа удирдуулсан амьдарч байгаа учраас. Айцтай удирдуулсан амьдарч байгаа учраас. Тийм учраас эхний очирт та өөрийгөө хамгаалахын тулд бусдын дог, шоглоом, бусдад дээрлэхүүлэхгүй тулд өөрийнхөө хамгийн дотны хүмүүст хэлэх хэрэгтэй. Энийг илчлэх хэрэгтэй. За юу. Хэрвээ таны дотны хүмүүс таныг сайн ойлгож чадчихвэл, та дотны хүмүүстэйгээ ойлголцож чадчихвэл энэ л хамгийн том амар амгалан танд авчирна. Түүнээсээс бусад хүмүүс таныг юу гэж бодох ямар ч хамаагүй. Яг үнэнтэй. Бусад хүмүүс бид нар яаж харагдах ч хамаагүй. Яг үнэнтэй. Бусад хүмүүс намайг энэ ста нэрээ үнэн дотгошоогоо гар байна ч юм уу те. Юу хөө энэ ста нэрээ юу гэж хэлэх вэ одоо те. Хамаагүй. Таны гэр бүл, таны ойр дотны хүмүүс та хоёр та хэд л хоорондоо ойлголцож мэдсэн байхад л хангалттай. Угаасаа л тийм байдаг. Та өөрөө ч энийг мэдж байгаа. Хамгийн дотн хүмүүстэйгээ хүмүүсээсээ хүн хамгийн их шарахыг авдаг. Хамгийн дотн хүмүүстэй хүн хамгийн их гомддог. Хамгийн дотн хүмүүстэй хүн хамгийн их уураа гаргадаг, тийм үү? Хамгийн дотн хүмүүстэй хүн хамгийн их айцсаа маш ширүүн байдлаар гаргадаг, тийм үү? Тэгвэл одоо энэ арга барилыг өөрчлөх цаг болсон. Та хайртай хүмүүстэй ширүүн байдлаар гаргах биш. Хайртай хүмүүсийнхаа өмнө vulnerable бол гэдэг нь өөрийнхоороо зөөлөн яг үнэнгээрээ байх гэсэн үг. Хайртай хүмүүсийнхаа өмнө. Орчин цагт бид нар хайртай хүмүүсийнхаа өмнө хүртэл жүжиглдэг, эцэг их нөхөр, эхнэр нөхөр, найз нөхдийнхөө өмнө хүртэл жүжиглээ явцдаг тий. Яагаад гэвэл та тэднэрээр зэмлүүлмээргүй байна. Эсвэл тэднэрт өөрийгөө сайн явж байгаа гэж харагдуулахыг хүсэж байна. Тэ юу гэдэг ямар нэгэн шалтгаанаар та дотн хүмүүстэй өөрийгөө илчилдэггүй те. Тэгэхээр үүнээс үүдэж харилцааны үйл ойлголцлууд үүсдэг. Харилцааны үйл ойлголцлууд үүсдэг. Яагаад гэвэл хүн болгон өөрийн энэ амьдрал дээр туулсан experience буюу туршлага мөн өөрийнх нь махан биений болон сүнсэн биений мэдлэг мэдрэмж үүлийн үрийн одоо барилдлагаас хамаарч хүн болгоны амьдралыг харах өнцөг өөр байдаг. Тэгэхээр дотн хүн ч гэсэн адилхан. Таны ээж, таны аав, таны ахан дүүс, таны хамаатан садан тантай адилхан гэсэн үг ерөөсөө биш. Таны адилхан гэсэн зүйл ерөөсөө биш. Бүр эсэргээрээ бүгд өөр. Яг үнэнтэй. Яагаад гэвэл багш нь урдныхаа лайваар хэлжсэн тийм. Гэр бүл үүлийн үрийн барилдахаар гэр бүл болдог. Энэ бол бидний суралцах зам. Мөн дээрээс нь бидний нэг нэгэндээ туслалцах үүлийн үрийн холбоос гэсэн үг. Тийм учраас шал өөр мэдрэмжүүдийг өөрөөсөө гаргаж идэг. Үүгээрээ бид нэг нэгнтэйгээ уусан нэгдэж нэгдмэл байдлыг бий болгож идэг гэсэн үг. Гэр бүл. Учир нь танихгүй хүмүүсээс зүгээр л та дуугаа хураагаад явах хэрэгтэй. Танихгүй хүмүүстэй бол. Та юу ч өөрийгөө тайлбарлах, өөрийнхөө айдсыг одоо хэлэх хэрэггүй заа юу. Яагаад гэвэл бид ийм нийгэмдэр одоо амьдарч байна. Тэгэхээр өөрсдөө бас хамгаалах хэрэгтэй заа юу. Ухаантай,
ширэнгэн ойд бид нар байна гэсэн үг. Ер нь бол одоо ширэнгэн ойны хууль үйлчилж яадаг тийм ээ. Тэгэхээр ширэнгэн ойны хуулийг бас дагах хэрэгтэй. За юу? Энд амьд үлдэхийн тулд гэсэн үг. Учир нь энд та амьд байх нь маш чухал. Амьд байна гэдэг нь багш нь үхсэн үнийг хэлж байгаа юм биш. Амьд байна гэдэг нь гэрэлтсэн үнийг хэлж байгаа. Гэрэлтэх. Үхсэн хүн гэж хэнийг хэлэх вэ? Махан биеэрээ ганцхан үхсэн үнийг үхэл гэж хэлэхгүй. Дотроо айцтай, хайрыг алдсан, эргэлзээтэй, сэтгэл бачууралтай, ямар ч урам зориггүй, өөртөө итгэлгүй айцтай хүн үхсэн үнтэй ялгаагүй. Яагаад гэвэл тэнд ямар ч амьдрал байхгүй. Учир нь амьдрал бол тэр чигээрээ movement буюу хөдөлгөөн. Нэг газар ерөөсөө байдаггүй. Энэ дэлхийн ертөнцийн гол оршин тогтнож байгаа зүйл бол хөдөлгөөн. Хөдөлгөөн байхгүйгээр энэ дэлхийн хэмжээс ертөнц оршиж чадахгүй гэсэн. Тийм учраас нэг газараа гацсан хүн үхэж эхэлдэг. Энэ нь яг нь бие махбодын хувьд ч сэтгэл зүйн хувьд хоёулаа орно. Монгол зүрс зүг гэдэг бие махбодын хувьд хэлдэг. Хөгшөрч биш, хөшиж үхнэ гэдэг яг үнэ. Хөдөлгөөнгүй байгаа нь хөшдөг тийм үү? Яаж хөдөлгөөнгүй? Тэгэхээр хүний махан бие бас хөдөлж явах учиртай ах нь байна тийм ээ. Хөшиж үхдэг. Сэтгэл санаагаар одоо хөдөлгөөнгүй суралцахгүй дээшээ дэвшихгүй байгаа хүн яах нь вэ? Сэтгэл гутрал айдас орж үхдэг. Ямар ч хөдөлгөөн хийхгүй. Эсвэл бол устгах чирчин болчдөг. Өөрийгөө устгах нь амьдралаа өрнө гэсэн үг. Өөрийгөө устгах гэдэг нь. Өөрийгөө устгах гэдэг нь багш нь өөрийгөө аална гэж хэлээгүй. Зарим хүмүүс өөрийгөө алдаг, амиа оролдог тийм үү? Өөрийгөө устгадаг, устгах чирчин болчихно гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр устгах чирчин болохыг хэн ч хүсэхгүй байгаа зү. Та өөрийнхөө амьдралыг устгамааргүй байна тийм үү? Амьдрал гэдэг бол маш гайхамшиг. Өнөөдөр бид амьд сэрүүн өглөө сэрж ийн гэдэг нь маш том хувь тавилан. Ерөөл та энд байна. Та энд маш олон зүйлийг хийж чадна. Тийм ээ? Та энд маш сайхан хайрыг мэдэрч чадна. Энэ ямар хайр юм бэ? Ихэнх хүмүүс би маш гоё мэдэрнэ гэхээр нөгөө 6 цэнгэл амжилт гэж яриад байдаг. Бизнес улс төр амжилтанд хүрэх ч юм уу тийм бодоод байдаг. Олон орноор явах ч юм уу тий. Эсвэл үнэтэй хувцас, үнэтэй машин өмсч үзэх ч юм уу. Яха байж болно тий. Танд боломж чадвар байгаа бол мэдээч тий. Таны эрх шүү. Гэхдээ сайхан зүйлийг мэдэрнэ гэдэг нь багш нь танд яг үннийг хэлээ. Энэ юу вэ? Энэ бол таны гэр бүлээс гаралтай. Хайр. Өглөө босоо та хайртай өмсдөг. Хүмүүсийнхаа царайг харж босч байна. Хүүхдийнхаа царайг харж босч байна. Та
сайхан алтан нарыг харж байна. Амьсгалж байна. Та эрүүл байна. Ямар ч өвчин мэдрэхгүй байна. Та өнөөдөр инех боломж байна. Та өнөөдөр хайртай хүмүүсээ харах, хайртай хүмүүстэйгээ цаг өнгөрүүлэх боломж байна. Энэ бол жинхэнэ аз жаргал. Жинхэнэ аз жаргал. Сайхан найз нөхдүүдтэйгээ инээд хөөртөгөөр цагийг өнгөрүүлэх, гэр бүлтэйгээ. Энэ бол жинхэнэ аз жаргал. Яг байгаагаараа байх. Түүнээс биш та энд улс төрийн толгойд гарах, бизнесийн амжилтанд хүрэх тансаг хауст амьдрах энэ танд жинхэнэ ийм аз жаргал шиг аз жаргалыг авчирч чадахгүй. Тэр үзэл өнгөрнө. Хүн маш уйдамтгай маш уйдамтгай шүү дээ. Тийм учраас бүх юмны дизайн завгар байнга жир болго өөрчлөгдөж идэг Яг бол хүний энэ тарих маш хувирамтгай. Сэтгэл гэвч таны үндсэн сүнсэн бие, таны үндсэн өөрийн, таны гэр энэ зүрх хизээч хувирдаггүй. Таны сүнсэн бие яг хизээч хувирдаггүй. Байгаараа л байдаг. Харин юу худал хуурмаг хувирамтгай зүйл вэ? Энэ хүний эго. Энэ хүний эго. Тийм учраас та бусдыг харахтаа энэ өстой худал хуурмагч муухай хүн байна гэж харж болохгүй байна Энэ хүн айдастаа эгондоо автцсан байна да гэж харах хэрэгтэй. Түүнээс биш энэ хүн муу хүн биш. Энэ хүний тарих, энэ хүний сурсан байдал, энэ хүний орчин энэ хүн ийм зүйлийг сурцсан байна энэ амьдралдаа. Энэ зүйлээр явах учиртай эндээсээ суралцах хэрэгтэй хүн байна тийм ээ. Ингэж л хар. Ингэх юм бол танд үзий ядалт байхгүй болно. Айц байхгүй болно тий. Хүн ямар ч алуурчинтай эсвэл хүн ямар ч аимшигтай хүнтэй жинхэнэ хайрын зүрх сэтгэлээ нээж ярих юм бол тэр хүн тэр айцтай мангас тэр хүний дотор байгаа тэр уур уцаар намждаг амтных ч гэсэн адилхан намждаг. Үүнтэй яг адилхан хүний уур уцаарыг өдөөсөн байдлаар хүнтэй ширүүн дөрвөн харьцах, хүнийг шүүх тийм үү? Орилж харлах нь тэр хүний дотор байгаа энэ айцыг сэдрээдэг гэсэн. Айдас гэдэг маань ер нь бол бугч өтгөр. Устгах чирчин. За энэ сүнслэг хэл одоо нөгөө imaginative байдлаар ярих юм бол айдас бол тэр чигээрээ чөтгөр гэсэн. Demons хүний дотор байгаа чөтгөр. Хүний дотор бурхан чөтгөр хоёр зэрэгсэж оршиж идэг гэж багш нь хэлжсэн тийм. Тэгэхээр тэр чөтгөртэй та яаж харьцах хэрэгтэй ах нь? Хайраар харьцах хэрэгтэй гэсэн. Ямар ч догшин чөтгөр хайрын өмнө сүгддэг. Энэ бол үнэн. Хизээж буг чөтгөр ялж чадахгүй. Та энийг ойлгох хэрэгтэй. Энэ худал итгэл үнэмшил. Буг чөтгөр бол аимшигтай. Энэ бол бүгдийг алж талдаг. Мэдээж энэ өөрийнхөө дотор адилхан айцтай байгаа айцыг л алж талж чадна. Ата чөтөө гомдол харуулсал айцтай хүнийг л алж талж чадна. Түүнээс биш.
тэр хүнийг хайрлаж байгаа хүнийг хизээж алдаж чадахгүй. Хизээж. Алсан ч дараа нь өөрийгөө ална. Ийм л байна. Яг үнэндээ. Ийм л байдаг. Ийм байсаарч байх болно. Та энийг анзаарах хэрэгтэй. Тийм учраас өөрийнхөө дотор байгаа энэ буг чөтгөрийг аргад уучил, сонс. Ямар нэгэн зүйл болохгүй байгаа учраас л энэ хүн айгаад байна, тийм үү? Юу болохгүй байна? Ярилц. Тул айцтайгаа тул очиод хар. Тийм ээ? Энтэй адилхан одоо хэрвээ энгийн айцыг ярив багшин те. Хэрвээ одоо та өндрөөс айх энгийнээр тайлбарлая. Өндрөөс айх айцтай хүн бай гэж бодъё. За та өндрөөс айх айцтай хүн бай гэж бодъё. Тэгээд өндрөөс айх айцаа тавьж явуулахын тулд ганцхан л арга байдаг. Энэ та өндөртөөгөө тулах гэсэн үг. Өндрөөс өсөрч үзэх. Мэдээж аюулгүй байдлаар шүү дээ нөгөө юм хом зүүж агаад оршин цагч одоо тийм байдаг болсон тий. Юм хом зүүж агаад ингээд унч өсөрч үзэх одоо free jump хийх тий. Өсөрч үзэх юм уу. Ингэснээр таны айц байхгүй бол өндрөөс айх айц байхгүй бол яг та энийг илчилчихэж байгаа аахгүй юу? Та энийг илчлэн гэдэг нь мэдэрнэ гэсэн үг бас. Илчлэн гэдэг үгийг маш олон аргаар тайлбарлаж болно. Олон байдлаар. Багш нь урд нь хэлжсэн тийм хүний энэ хэл хүний энэ мэдрэмжүүдийг төгс төгөлдөр бүрэн бүтнээр илэрхийлж чаддгүй. Хүний мэдлэг мэдрэмж энэ орчлон ертөнцийг энэ хэлээр бид нар гүйцэд илэрхийлж чадахгүй. Тэгэхээр илчлэх гэдэг маань дотроо маш олон зүйлийг илэрхийлж байдаг байх нь байна. Тийм үү? Жишээ нь шувууд хоорондоо ярьдаг те гэж өглөө босохоор дуурдаг те хоорондоо яриад хэрэлдээд байгаа юм шиг те гэл те. Тэд хоорондоо маш их ойлголцож байгаа боловч бид нар тэрийг ойлгохгүй байна те. Хүн энэ яг юу яриад байна те. Үнэ өмбөө гэд юм яриад байдаг хоорондоо те. Юу бид нар ойлгохгүй. Тэрнтэй адилхан хүний хэл бас яг адилхан. Тийм хязгаарлагдмал гэсэн үг. Тэгэхээр илчлэн гэдэг нь мөн өсөрч үзэх айж байгаа хүн те. Ингэж тайлбарлая да багш нь ойлгомжтой болгохын тулд. Хэрвээ та ямар нэгэн сүнс мүнстэй ийм бомбиноос айдаг бол сүнс мүнс зомби бомбтой кино үзэх ч юм уу те. Илчилж чинь та те. Тэрийг мэдэрж чинь гэсэн үг. Тэр айцыг. Та энийг мэдэрчгээр айх ямар шаардлагагүй болчихно. Эн чинь байж лээ. Та мэдэрсэн байхгүй юу? Айх шаардлагагүй болчихно. Ойлгож чинь үү? Ингэж тайлбарлавал. Илчлэх гэдгийг ойлгож байна уу? Ойлгомжтой ярьж байна уу багш нь? Тэгэхээр энтэй адилхан таны дотор болоод байгаа энэ айцыг мэдэр зүхтаах биш. Ийшээ тийшээ зүхтаах биш. Мэдэр. За энд нэг асуулт орж ирж байна тийм ээ. Багшаа хизээч үхэж маадгүй гэсэн хариу эмчээс сонссон өсвөр нас.
Ямар зөвлөгөө өгөх вэ гэж байна. Энэ маш хэцүү тий. Өсвөр насны хүүхэд хизээж өгөх болшгүй гэсэн одоо өвчний одоо тодорхойлт ч юм уу тий ийм авахд маш хүн дээр тусна. Ганцхан өсвөр насны хүүхд биш бүх хүмүүс хүн дээр тусна тийм үү? Мэдээж багшд нь хүн дээр тусна тий. Маргааш үхлээ гэх юм бол чи юу үлээ баах юм бэ өсөж бодно гэстэй амьдрал тий. Тэгэхээр ганцхан юмыг л ойлгох хэрэгтэй. Одоо цагтаа орших. Одоо цагтаа. Та одоо амьд байна. Та одоо үхээгүй байна. Та өнөөдөр өглөө нүдээ нээж байгаа бол та амьдарч гин гэсэн үг. Тийм учраас амьд байгаа дээрээ тултал амьдар. Ийм л зөвлөхөө. Тултал амьдар. Би одоо үхчихийн эмчэндээ гэж биш. Хийж үзье гэсэн юм одоо хийж үз. Танд одоо цаг тайм фрейм байна те. Та хизээ үхэхээ мэдчихээн. Нөгөө аялалд гардагтай адилхан те. Энэ хугацаанд би юу хиймээр вэ? Юу үзмээр вэ? Юуг мэдэрмээр вэ? Тэрийг аль хий. Би үхэж байгаа хүндөө гэд орондоо хөвтчих эхлэх юм бол та тэр өдрөөсөө л үхэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр тултал амьдар. Амьд байгаа тэр. Яг бол амьдрал хизээч дуусч болно. Яг үнэндээ. Та өнөөдөр эмчээс тийм одоо хариу авсан бэ гэж бол та одоо удахгүй үхнэ гэсэн хариу авчлаа. Гэвч яг бодит байдал дээр бид бүгдээрээ хизээ үхэхээ мэдэхгүй, хизээч үхэж болно. Тийм биз дээ. Яг үнэндээ амьдрал юу ч promised биш. Энэ амьдрал юу ч promised гэдэг чинь монголоор юу гэлээ? Юу ч баталгаатай биш гэсэн үг. Яагаад гэвэл амьдрал угаасаа богинохон, амьдрал угаасаа хувьсан өөрчлөгдөж байдаг. Юу ч нэг хിവэрэ баталгаатай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг нэг хിവэндээ байнга байна гэж байхгүй. Дандаа өөрчлөгдөнө. Тийм учраас одоо та юу мэдэрч байна? Тэрийг л мэдэр. Одоо танд ямар боломж байна? Яг өнөөдөр. Ямар боломж байна? Тэр боломжоо л аав. Тэртээ тэрнгүү мөнх амьдрах хүн байхгүй. Энэ дэлхийд мөнх амьдрах хүн байхгүй. Энэ би бол төр зурих. Гэвч таны ухамсар багш нь хэлсэн тий. Энэ ухамсар бол нэгдмэл. Би бол та бол миний нэг хэсэг гэсэн үг яг үнэндээ. Яг үнэндээ та ингээд анзаараад байгаарай хүмүүс хийж байгаа үйлдэлүүд. Яг та хийдэг үйлдэлүүдийг л хүмүүс хийгээд байгаа. Энэ ухамсар хийцэж өгөхгүй. Энэ ухамсар нь дахиад өөр биеинд ороод явна. Энерги гэсэн үг. Зөвхөн энэ бие бид нар хувцас олж байна. За амархнаар ярих юм бол бид нар гутлаа сольж гин гэсэн үг. Аялын гутлаа. Бид нар өөр биед орж байна. За бүр энгийнээр тайлбарлах юм бол өвөл мод үхдэг. Хавар буцаад 102 цэцгэлж амьдардаг яг тэрнтэй л адилхан. Юу ч дуусахгүй, энерги устж өгөө болохгүй. Энерги дандаа шилжиж идэг гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг байх нь вэ? Энэ айдас гэдэг энергийг та хувиргаж гин гэсэн үг, илчилж гин гэдэг нь. Тийм багаж айдас гэдэг энергийг та хувиргаж гин гэсэн үг. Хувиргаж гин, илчилж гин гэдэг юм. Захиж энэ айдас биш, энэ амар амгалан болж хувирж гин гэсэн үг. Хайр болж хувирж гин гэсэн үг. Илчилж гин гэдэг юм. Тэгэхээр
үхлээс айх хэрэггүй. Ялангуяа махан биений үхлээс айх хэрэггүй. Энэ угаасаа л болно. Эрт орой хизээ нэгэн цаг энэ бид нар бэлтгэлтэй байх, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй тий. Тэгэхгүй бол хүн хизээч үхэхгүй юм шиг аваад байдаг тий. Яг ингээ харах юм бол баруун зүүнгүй хүн өнөөдөр үхэж байна. Эмнэлгүүд маш завгүй ажиллаж байна. Тий? Баруун зүүнгүй. Тэгээ баруун зүүнгүй шинэ хүмүүс бас төрж байгаа тий. Та энийг анзаарах хэрэгтэй шүү дээ. Хизээч үхэхгүй юм шиг амьдрч болохгүй. Та энийг мэдчих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр та энийг мэдхээр яах нь вэ? Надад ийм боломж байгаа дээр би ийм хийчи, боломж байгаа дээр би ингэж хайрлчи, боломж байгаа дээр би энийг мэдэрчи гэсэн сэтгхүүтэй бол гэсэн утгаараа багш нь энийг хэлж байгаа юм. Түүнээс ш би ч угаасаа үхэх юм байна гэж сэтгэл утралд ор гэж хэлээгүй байна. Хэрвээ та ганцхан яах юм байгаа, ганцхан яах юм. Амьдаараа үхэх. Энэ бол сэтгэл утрал айдас. Хайр мэдрэхгүй байдал. Эг шээлэн дээр алхах нөгөө юу гэж хэлдэг вэ чинь? Ийм өндгөн дээр алхаад байгаа юм шиг амьдрах тий. Дандаа айцтай. Хазаа гисгчүүл үхчих гээд байгаа юм шиг тий. Дандаа ийм өндгөн дээр алхаж амьдрах. Энэ бол жинхэнэ үхэл. Амьдаараа үхэж чинь гэсэн үг. Ямар ч баяр баясгалан байхгүй. Ямар ч аз жаргал байхгүй. Ямар ч амар амгалан байхгүй. Амьдын там гэж энийг л хэлнэ. Ямар ч хайр инрэл байхгүй. Бүх зүйлийг үзээ ядсан, өөрийгөө үзээ ядсан, бусдыг үзээ ядсан, дандаа хэрүүл, уруул, стресс донд амьдарч идэх хүн бол үхсэн өмнөөс ямар ч ялгаагүй. Та тийм хүмүүсийг хараад царайн дээр нь ил байдаг. Бүр нэг өрөвөйцсэн те. Уруул муруул нь хөхөрцсөн. Царай марай нь арьс марс нь өрөвөйцсэн. Хэцүү шттэ. Энэ бол үхэл. Ингэж хурдан ухдаг гэсэн. Тэрнээс л харин махан биеэрээ зүгээр сайхан амьдарч агаад явхад айх зүйл юусоо байхгүй. Яг үнэ. Айцд автсан хүн ийм болдог. Тийм ээ? Айц автсан хүн үхдэг гэсэн устгах чирчим. Махан биений өөхөх хугацаагаач түргсгчдэг гэсэн үг тий айцсаас болоод. Яагад бол айцтай байгаа хүн хүрдүүдээ гэмтэж чинь тий таны суур хүрд, таны мэлмийн хүрд, зүрхэн хүрд айцсаас болж гэмтдэг. Тэгэхээр яах нь вэ? Энэ хүрдүүд маань бидний энэ бие махбодыг бас хариуцж идэг. Бидний энэ амьдралын продуктив буюу бүтээлч чанаруудыг хариуцж идэг. Гараас ажил гарахаа болно. Ажил төрөл бүтгэе болно. Бие хаа дээр өвчлүүд үүсч эхэлнэ. Айдсаас болж. Хүний биеийн өвчлөл хаанаас үүсдэг вэ? Айдсаас болж. Тархины. Тийм ээ? Яагаад зарим хүмүүс маш настай мөртлөнгөөсөө яг залуу хүн шиг байд юм бэ? 80 хүрчээд 40-тэй хүн шиг байд юм бэ? Яагаад зарим хүмүүс 80 хүрчээд маш их ирч энергитэй байд юм бэ? Яагаад гэвэл энэ хүнд ямар ч айдас байхгүй. Амьдралаа маш хөнгөнөөр өнгөрөөдөг. Амьдралдаа баяр баясгалтай хөнгөн шингэн. Тийм учраас бид нар ярьдаг те энэ хүн өстой хөнгөн шингэн юм шүү. Ийм настай байж яаж энэ хүн ингэж амьдрч чадчихна гэ. Яагаад гэвэл энэ хүн ямар ч айцгүй, ямар ч атаа жүтөө хор хөнөөл байхгүй. Энэ хүн зүгээр амьдрал жаргаж амьдарч байна. Харин хажууд нь 80 хүрсэн бас юу лээ 40-тэй мөртлөнгөөсөө 80-тай юм шиг амьдарч байгаа хүмүүс байдаг тий. Гүзээ мүзэн сунцсан, ядарсан, эрүүл бус, арьс унтсан, өвчлээдсэн, үс хугарсан, цайрсан одоо юу вэ? Бүх төрлийн өвчлүүд үүсцэн тий. Залуу хүн байж 40-тэй залуу хүн байж 80-тай хүний хажууд энерги байхгүй. Өөрөө тайм хөгшөө ингээ яриад байдаг тий. Би ч хөгшөрчлээ. Маш гайхамшигтай тий. Яаж чадчихна та дөнгөж 40-тэй юм байж өөрөө хөгшөө ингэж хэлж. Эсвэл бусдыг хөгшөө ингэж дуудаж яаж чадчихна тий.
Тэгэхээр чи хүн сэтгэл санаараа хөгширч байгаа үстэй тийм. Өөрийгөө алаад байна л гэсэн. Ийм л байна. Ийм л байна. Тэгээ дээрэс нь өөрөө илчлэн гэдэг нь өөрөөхөө байхыг л хэлж байгаа. Өөртөө итгэлтэй байна гэдэг нь мөн өөрөөхөө байхыг л хэлж байгаа. Өөртөө итгэлтэй байна гэдэг нь өөрөөхөө байхыг л хэлж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Би ямар ч буруу зүйл хийж исэн, би ямар ч буруу үг хэлсэн, тэ? Би төгс төгөлдөр биш байсан ч гэсэн, би алдаа гаргасан ч намайг энэ хүмүүс уучлах чадна гэдгийг мэдж байгаа хүн өөртөө итгэлтэй хүн багхгүй юу? Яг үнэндээ. Яагаад гэвэл тэр хүн өөрөө тийм хүн гэсэн үг. Өөртөө итгэлтэй хүн бусдыг уучлах чаддаг. Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг хүн. Тийм учраас тэр хүн өөрийгөө яагаад гэвэл тэр хүн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадчихна гэсэн үг. Ойлгож байна уу? Өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрч чадж байгаа хүн бусдыг байгаар нь хүлээн зөвшөөрнө тийм үү? Тэгнэ үстэй. Би ч гэсэн ингэдэг дээ нэрээ тий. Би ч айхаараа ийм үйлдэл гаргадаг да. Би ч гэсэн алдаа гаргадаг да гэж бодно үстэй. Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүн л бусдыг инстэ яхаараа ингэдэг, инстэ яхаараа тэгдэг. Хүлээн зөвшөөрч чаддгүй тий ерөөсөө. Тэгэхээр айцтай байна. Тэг хүн бусдыг хүлээн зөвшөөрөхгүй болохоор яана энэ солиотой юм чи ингэчхүү дээ ч юм уу тий айгаал тий. Хүн алдаа гаргаж болно шүү дээ. Энэ итгэл. Хүнд итгэл. Та хүнд итгэж ийн гэдэг нь өөртөө итгэж байна л гэсэн үг яг үнэндээ. Яагаад гэвэл энэ хүн буруу зүйл хийсэн хийгээгүй надад нөлөөлөхгүй гэдгийг л би өөрийгөө бусдын энэ атаж жүтөө гомдол харуулсал хил аманд би өөрийгөө автуулахгүй гэдгээ та сайн мэдж байгаа хүн л өөртөө итгэлтэй байгаа зү яг үнэндээ. Тэгэхээр яах нь вэ? Энэ айдас ахгүй өөртөө итгэлгүй байлгадчих айдас. Энэ хүн намайг юугаа бочих уу дээ? Би юу буруу ярьчих уу дээ? Би юу буруу хийчих үү дээ? Тийм үү? Айдас. Би гологдчих уу? Энэ хүн намайг голчих уу? Энэ ажилд намайг голчих уу? Айдас. Айдас гэдэг ганцхан юмнаас ч очиж яахыг хэлэх биш. Айдас гэдэг чинь ийм байхгүй. Төгс төгөлдрийг эрхэмлэх байдал. Гэвч тэр төгс төгөлдөр гэдэг зүйл ерөөсөө энд байхгүй шүү дээ. Тэр бидний төгс төгөлдөр гэж бодоод байгаа зүйл зүгээр нийгмийн стандарт хүлээлт гэсэн үг. Энэ юухийн нийгэм гэж юу юм? Нийгэм гэдэг чинь хүн. Хүн гэж юу юм? Хүн гэдэг чинь бид өөрсдөө. Тийм учраас нийгмийг нэг өөрөөсөө тусдаа болгож хүлээж авч болохгүй заа юу? Нийгэм бол бид өөрсдөө, нийгмийг бид өөрсдөө бүтээж ин тийм ээ? Өөрсдөө бидэнд бүтээж байна. Яг үнэндээ. Бид бүгд оролцож байгаа нийгэмд, тийм ээ? Нийгэмд. Та энэ нийгэмд ямар байдлаар оролцож чинь гэдэг нь энэ та ямар энергийн хэлбэлцэлд байгаагаас шалтгаалж байгаа, тийм үү? Тийм ээ? Ямар ч айдасгүй өөртөө итгэлтэй хүн сайн сайхан зүйлийг л нийгэмдэр тараадаг. Сайн сайхан үлгэр жишээл болдог яг үнэндээ. Айдастай байгаа хүмүүс л нийгэмдэр сөрөг зүйлийг авчирдаг. Гомдол харуулсал, атаа чөтөө, дайн дайжин, хэрүүл уруулыг айдастай хүмүүс. Төөрцөн хүмүүс. Хоорондоо алцаад идэг тий. Амар амгалан мэдэрсэн амьдралын утга учирыг ойлгоцсон хүмүүс чимээгүй тэрийг хараад гаднаас нь хараад суралцаад явж идэг яг үнэндээ. Гэтэл тэр хүмүүс нь бас уруу татах гэдэг тэр нөгөө хүмүүсээ та нар дуураач ээ. Уруу татдаг тий. Юу ч ярихгүй хэлэхгүй байна, нийгэм хэцүү байна. Яагаад гэвэл тэр агаас хэцүү юм ерөөс харахгүй юм. Та л өөрийгөө хэцүү байдалд оруулаад байна яг үнэндээ. Та хэцүү байдалд оруулаад байна.
Энэ бол чөлөөт нийгэм. Таны сонголт. Та амьдралаа яаж явах нь таны сонголт яг үнэн тий. Та нийгмийн хаана өөрийгөө байршуулах нь таны сонголт. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг бусад хүмүүсийг уруу татаж хэрүүл оруулалтаа оролцуулах ямар ч шаардлага байхгүй тийм ээ. Дээрээс нь хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг бусдаас хариу нэхэх ямар шаардлага. Чөлөөт нийгэмдэр бид нар амьдарч байна. Та өөрийнхөө амьдралыг бүтээн. Та өөрийнхөө амьдралыг устгана. Бусдаас хамааралтай байгаад байх юм бол та урагшаа явж чадахгүй шүү дээ. Тийм ээ? Хохирогч болчих. Дандаа хохирогчийн дүр тоглож идэг тийм. Эннээс ч болоод тийм болчихсон. Тэрнээс ч очлоо. Би тийм гэр бүл өссөн болохоор надад ийм боломж байхгүй нь. Баян нэг юм гомдолж идэг. Ийм хүн яг үүлийн үрэл идэлэн шүү дээ. Нөгөө гомдлогч болцохоор гомдлогч тохиолдог зүйлүүл тохиолдно үстэй. Хохирогч л болоод байна үстэй. Хохирогч баймаргүй байгаа зү та. Таны харж байгаа зүйлүүд, таны энэ хохирогчийн дүр тоглоод харж байгаа зүйлүүдийг тэр нөгөө хүмүүс харахгүй байх гэсэн үг. Яагаад гэвэл амьдрал болдог юм бол болдгоо л болж байна. Амьдрал сайхан юм маш их байна. Тэрийг л мэдэрч байна. Өөр юм муухай юм мэдрэхгүй байна. Тийм учраас би яагаад тантай зэрэгцээд өнөөдөр амьдрал болохгүй нэг явах хэрэгтэй юм. Эсвэл таны уур уцаарыг би дэмжих хэрэгтэй юм үгүй шүү дээ. Сайхан байна. Сайхан байсаарч байх болно. Сэтгэл санаандаа амар амгалан байгаа хүн сайхан орчныг өөртөө бий болгодог, тийм ээ? Хүсэл сунал тачаал их биш хүн сайхан амар амгалан орчлон бий болгодог, тийм үү? Бусад хүмүүс идчихлээ гэж бусад хүмүүстэй барьцаж та идэх гээд байгаа юм уу? Яах гээд байгаа. Ба эзнээ хуваалцах гээд байгаа юм уу? Одоо юу ч яриад идэв тийм. Иймэрхүү зүйлүүдийг та амьдрал дээр энэ хүн дандаа айцаас болдог. Би хоосоо хоцорчлоо. Хин нэг нь надаас илүү яваад байна. Энэ нэстэ илүү яваад байна надаас ч юм уу тий. Өөрийгөө харьцуулаад байдаг. Хүн болгоны journey, хүн болгоны амьдралын зам мөр өөр. Энэ дандаа үүлийн үртэй холбоотой тий. Энэ үүлийн үрийг та өөрөө бий болгож байгаа. Өдөр тутамдаа. Яагаад гэвэл өнөөдрөөс таны өнгөрсөн, өнөөдрөөс таны ирээдүй бий болчихдээ. Өнөөдөр та гомдол харуулсалтай хохирогч байгаад байгаа юм бол та маргааш тийм дүр зургийг өөртөө дуудаж чинь өнгөрсөндөө тийм зур зургийг та үлдээж чинь гэсэн үг. Ингээл болоо. Бол өнөөдөр та баяр баясгалантай joyful тий өнөөдөр та байгаа зүйлдээ сэтгэл хангалуун мөн дээрээс нь та хүсэл эрмэлзэлтэй тий би цаашдаа сайхан зүйлүүдийг хийн бүтээн би цаашдаа амьдралд сайхан зүйлүүдийг үзэн харна гэсэн хүсэл эрмэлзэлтэй өнөөдөр байхад та ирээдүйдээ тийм зүйлүүдийг л дуудана. Өнгөрсөндөө мөн тийм зүйлийг л үлдээж гин гэсэн үг. Тийм болохоор таны амьдрал танаас шалтгаална гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та хохирогчийн дунд ерөөсө дүрд би ерөөсө тоолжлохгүй. Би ядуу айл төрсөн учраас ингэсэн энэ хүн боломжтой мэдээж боломжтой хүмүүс тий боломжинд төрсэн хүмүүс буян заяа сайтай хүмүүс байна. Тийм үү? Яг үнэнтэй. Урт төрлийн буян заяа яваад байна тий. Гэхдээ энэ төрөлдөө энийгээ зөв залах, энэ буян заяа зөв залах маш том хариуцлагатай ирдэг. Энийгээ зөв залж чадахгүйгээр дампууралд орох эцэг эхийнхаа одоо олсон үйлээ цуглуулсан хоримтлуулсан хоол хүнсийг идэж дуусгах амьдралаа алдах. Энэ бол энэ хүний өөрийнх нь сонголт. Эсвэл цааш нь цэцэглүүлээд аваад явах тийм. Та хэрвээ одоо боломжгүй гэр бүл төрөх ч юм уу боломжгүй нөхцөл байдал боломж танд байхгүй байх юм бол өөрийгөө тэр газар аваач гэсэн үг. Та өөрөө. Яагаад гэвэл энэ бол нээлттэй нийгэм. Та өнөөдөр сайн байж чадах юм бол танд маш том боломжууд байждаг.
Өө надад танил тал байхгүй надад ажил олдохгүй шүү дээ. Ажлаа сайн хийж чаддаг, зүрх сэтгэлээсээ хийж чаддаг, гараас нь юм гардаг хүмүүсийг байнга хүмүүс хайж идэг. Тийм учраас нийгэмдэр одоо ажиллах хүчин дутагдаад байна Монгол гэдэг энэ үнэн. Яагаад гэвэл та өөрөө ажиллаа хийхдээ чин сэтгэлээсээ хийж чадахгүй, өндөр цалин нэгчээд юу ч хийхгүй байгаад тахаар яаж танд ажил олгохдох вэ? Нөгөө өөх өгсөн хүнтэй юу гэдэг үлээ? Өөх өгсөн хүнтэй мянган шүн заргалтна гэдэг шиг тий. Маш хэцүү шүү дээ. Аливаа зүйлийг та ингээд тунгаах хэрэгтэй. Тэгэд айх хэрэггүй. Та зүрх сэтгэлээрээ, чин сэтгэлээсээ өөртөө болон бусдад одоо цагтаа оршиж талархалтайгаар хандаж аливаа зүйлийг үйлдэж байхад та энэ махан биений амьдрал дээр цойлно. Танд хийж чадахгүй зүйл гэж юусоо байхгүй хинт ч цойлно. Одоо бүр амар болж байна орчин цагт. Интернет одоо энэ тий маш олон төрлөөр хүн амьдрах арга барил хүн яаж ч амьдарч болно. Хүн ямар ч мэрэгжилтэй байж болно. Та мэрэгжилдээ сайн байх юм бол та урагшаа цойлно. Сайн байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Чин сэтгэлээсээ хандах гэсэн үг. За юм тэгэхээр айх шаардлагагүй байх нь тийм ээ. Өөрөө сайн байж байгаа. Өөрөө л чин сэтгэлээсээ үнэн ч хүн гэж хэний хэлдэг вэ? Үнэнгээрээ байгаа үнийг л хэлдэг тий. Үнэн ч хүн гэж үнэнгээрээ байгаа. Бусад болон өөртөө хор га учруулахгүй хүн шиг байгаа хүнийг үнэн ч хүн гэж хэлнэ тийм үү? Яагаад гэвэл энэ хохирлын үр дүнг ойлгож ийн гэсэн үг тий. Би хэрвээ өөртөө болон бусдад хохирол учруулвал ямар үр дүн эндээс гарах уу гэдгийг бид нар мэдж байгаа учраас үнэнгээрээ байх ёстой хүн. За юу. Тэгэхээр танд айдас байхгүй болно гэсэн үг. Хайх хэрэггүй. Энэ хүн намайг голохудаач хийх хэрэггүй. Та өөрөө тэр жигээрээ эрч хүч энерги нь байгаа аахгүй юу? Та өөрөө амьдралынхаа өөр хинч биш. Бусад хүмүүс таны энэ энерги тулгуурлаж иж, таны энэ үнэнч байдалд тулгуурлаж иж, таны энэ зүрх сэтгэлээсээ хийж байгаа бусад үнэнч хандж байгаа, бусад сайн хандж байгаа энэ байдлыг тулгуурлаж бусад хүмүүс танд хандна. Амьдрал тань дээр тань руу эргэнэ гэсэн үг. Ийм сайн хүмүүсийг хинч гомдоож эсвэл хохироож чаддгүй. Яаж чадах юм бэ? Ийм сайхан алт шиг хүн байна. Бид яаж энэ хүнд муу юм хийж чадах юм бэ үнэнгээсээ тийм үстэй. Хийх ямар шаардлага байхгүй. Яг л ийм сайн хүн миний хажууд байгаа нь надад ашигтай үстэй яг үнэнгээсээ. Тэгэхээр яагаад хүн энд муу юм хийх ёстой юм тийм ээ? Хүн болгон тэгж бодно. Тийм учраас сайн бай. Сайн бай. Гэрэл бай гэдэг нь багш энийг хэлээд. Арга зам нь энэ. Түүнээс биш муу санаа суух бус. Ямар нэгэн овжин зайл суралцах биш. Зүгээр л үнэнгээрээ сайн бай. Бусдад сайныг өрөө, өөртөө сайныг өрөө. Тийм хүмүүс байдаг тий та мэдэн тий амьдрал дээр маш ховролтой орчин цаг. Гэхдээ байдаг тийм ээ. Мэдэгддэг байхгүй хүн. Яг үнэнгийсэн. Хит их юмд яараал, хит их одоо карьер, хит их нэр хүндэд шунаж тэмүүлж, хит их мөнгөнд шунаж тэмүүлдэг хүмүүс дандаа онхолддог тий. Онхолддог. Магадгүй өнөөдөр тэр хүмүүс сайн хурдтай яваад байгаа юм шиг харагдж байгаа боловч нэг өдөр онхолддог. Хажууд нь амар амгалан чин сэтгэлээсээ үнэнгээрээ явж байгаа хүмүүс тэнцвэртэй байгаад идэг тий тэнцвэртэй. Тэнцвэртэй оршин тогтно чинь тийм үү? Сайхан амьдрал гэдэг чинь ерөөсөө тэнцвэртэй оршихыг л хэлж байгаа.
тэнцвэртэй. Түүнээс биш сайхан амьдрал гэдэг нь маш их ад жаргал, баяр баясгалангаар дүүрэн эсвэл бол маш их эд баялгаар дүүрэн амьдралыг хэлж байгаа биш шүү дээ. Сайхан амьдрал гэсэн тэнцвэртэй амьдралыг л хэлж байгаа. Айцгүй байна гэдэг нь тэнцвэртэй амьдрахыг л хэлж байгаа. Та өнөөдөр хийж байгаа үйлдэлүүдээсээ өөрийгөө айцгүй байлгах үйлдэлүүдийг хийх хэрэгтэй гэсэн үг. Тийм үү? Мэдээж та тооцоолсон эрсдэл авах хэрэгтэй амьдралд. Түүнээс биш хэний ч ойлгомжтой хамаг орон гэрээ зарж идэж уугаад эсвэл хамаг үнэтэй цантай зүйлээ дэнчин тавьж иж ямар нэг юмд хүрнэж өөрийн үнэтэй цантай зүйлийг дэнчин тавьж иж амжилтанд хүрнэ гэж юусоо байхгүй. Хизээч юм байхгүй. Түүхэнд байгаагүй байхчгүй. Тийм учраас миний амьдралд юу чухал вэ? Үн цэнтэй вэ гэдгийг тодорхойл. Ойлгож байна уу? Тооцоолол гэдэг нь тэр. Юу тооцоолох гэдэг нь хэрэг миний амьдралд юу чухал вэ? Юу чухал вэ? Юу үн цэнтэй вэ? Тийм ээ? Яг үнэндээ бүх хүний амьдралд яагаад гэвэл бидний тарих, бидний ухамсар бол нэг. Бүх хүний тарих яг адилхан ажилтдаг. Яг адилхан. Илүү дутуу гэж юусоо байхгүй. Хүний хамгийн үн цэнтэй зүйл бол бидний амьд байх, амьдрах уу, орших уу, амьд амьдрах, амьд байх, эрүүл байх, баяр баясгалантай байх, амар амгалан байх. Энэ бол хамгийн чухал зүйл. Амар амгалан. Эрүүл гэдэг нь махан бие олон сэтгэл зүйн хувьд хоёулан гарна. Амар амгалан байх хамгийн чухал. Хоёр дахь чухал зүйл гэр бүл. Хайртай хүмүүс тэгээ цаг өнгөрүүлэх хамгийн чухал. Хажууд нь сэрэх. Тийм ээ. Дээрээс нь таны амьдарч байгаа орчин нийгэм эрүүл байх мөн чухал тийм учраас нийгмийн эрүүл байлгахын тулд та өөрөө нэг нийгмийн нэг сегмент шүү дээ. Нийгмийн нэг сегмент тийм үү? Та өөрөө гэрлэн бай. Бусадтай нийлж хэрүүл урал хийхэ боль. Тэ? Энэ онлайнаар баахан юмны доор хэрүүл урал бичгээ боль. Коммент. Яасан завтай юм тий. Өөр юм дагаалаа хүн амьдарч штэ гадаа гараад алах агаар салхинд гар байгалыг хар тий. Интернетээр хэрүүл хийж сууж ахаар завтай хүмүүс тэгээ сууж байдаг байх та тий. Зав гэж байхгүй штэ танд яг үнэндээ. Яг үнэндээ энэ амьдрал маш богинохон тий. Хүнтэй хэрүүл хийгээд хүнд гомдоод уурж уцаарлаад зодолдоод явж явах үнэндээ зав байхгүй шүү дээ. Үзэж харах хийх бүтээх зүйл зөндөө байна энд. Тийм биз дээ. Тийм зав байхгүй тийм илүүдээ гарсан завтай хүн байхгүй 24 цаг хангалттай биш. Тань тийг санагддаг. Багшд нь бол байнга тийг санагддаг. Цаг хангалттай биш. Маш олон юм хиймээр байна, үзмээр байна. Даанч цаг хүрэхгүй юм тий. Яг үнэндээ цаг хүрэхгүй юм. Маш олон зүйлийг багш нь та нартай ойлгуулмаар байна. Тэ? Үзүүлмээр байна бас. Илэрхийлмээр байна. Гэвч цаг хүрэхгүй байна тий. Ийм үнэтэй зүйл ахгүй цаг гэдэг чинь ийм үнэтэй. Зүгээр л хэрүүл урал хийгээд нэг сууж идэг юм биш шүү дээ энэ чаа. Амьдар. Битгий амьдараа үх тий. Битгий амьдараа хогийн сав бол тийм ээ. Амьдар. За
энэ дээр тэгж ин тий хийж байгаа муу үйлдэлтэй санаа зовж айхааш мэдхгүй амар амгалан яваад байгаа хүн гэж байх уу гинэ. Мэдээж байхгүй. Гаднаа л амар амгалан юм шиг харагдаж байгаа шүү дээ. Бүх хүн мэдж байгаа. Яг үнэндээ буруу зүйл хийгээд байна гэдгээ бүх хүн мэддэг. Адгийн муу хүн ч миний мэдж байгаа. Буруу зүйл хийж байгаа. Яагаад гэвэл энэ хүн мэдэрдэг байхгүй юу энергийг. Мэдэрдэг. Гэхдээ гаднаа юу ч болоогүй юм шиг явж идэг. Яагаад гэвэл энэ хүний мунхаг нь илүү байна те. Мунхаг нь. Цаг нь болохоор угаасаа унана шүү дээ. Уналтанд орно те. Толгоогоороо хамраараа газар шаана. Цаг нь болохоор нэг хэсэгтээ мунхагдаад явж л байна тийм ээ. Та энэ санаа зовох хэрэггүй. Сайныг л өрөө. Бус ийм байж л байна. Хүний өмнөөс одоо санаа зовоод яах вэ? Төрийн өмнөөс огтон боож хүн хичээр тий. Бид өөрсдийнхөө л амар амгалан, гэр бүлийнхаа амар амгалан байдал, аз жаргалтай байдал дээр л анхаарал төвлөрөх хэрэгтэй. Эхлээд дараа нь нийгэмдээ өөрөөрөө үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй тийм ээ. Өөрийнхөө бие авч явж байгаа байдлаараа гэсэн. Нийгэмдээ үлгэр дуурайл үзүүлэхээр нийгмийн өмнө гарч ирээд цанцаран гэж хэлээгүй байна тийм. Нийгэмдээ үлгэр дуурайл үзүүлэх нь эргэн тойронд байгаа алхам тутамдаа амьдарч байхдаа та зөв хүн бай тий. Бод хүн бай. Өдөр тутамдаа тэрийг л хэлж байгаа. Түүнээс биш нийгэмд үлгэр дуурайл үзүүлэхээр онлайнд гарч ирэлтэй. Би ч бол сайн хүн шүү. Би ингэж шүү. Би тэгж шүү. Би чинь хүнд хоол өгчлөө, зураг авлаа, тавилаа. Би хүнд маш их юм хийж ин тэрийг хэлээд байгаа юм шиг. Эргэн тойронд таны зам тохиолдож байгаа хүмүүст туслахт нь туслаад, чадхаараа туслаад, чадахгүйд нь тэгээд явуулаад сайныг өрөөгөөд тийм ээ. Бусдыг ойлгож сонсоод, бусд руу харж инээгээд зам өнгөрж байгаа хүмүүстэй хамт ажиллаж байгаа хүмүүс, гудамжинд байгаа хүмүүст инээмсэглэл төрүүлэх те. Энийг л хэлээд байгаа. Нийгэмдээ үлгэр жишээ олно гэдэг нь. Тийм ээ. За тэр багшаа яаж бясалгал хийж сурах вэ гэж байна. Бясалгал хийж сурна гэдэг бол маш энгийн. Бясалгал хийж яагаад хүн чаддгүй вэ гэхээр айцтай учраас. Өөртөө тулхаасаа айдаг. Дээрээс нь та бясалгал хийгээд суухаар өөрийн дотор байгаа айцыг хардаг. Тийм учраас зарим хүмүүс аимшигтай зүйлүүдийг хардаг. Энэ бол таны дотор байгаас буугч төрөйг таарад байна гэсэн үг. Тэгэхээр бясалгал та анхалж хийхдээ удирдлагатай багшийн доор хийх хэрэгтэй. За яа багшийн доор. За багшийнх нь өөрийн явуулдаг 21 хоногийн нууц цэцэрлэг гээд бясалгал төвлөрөл сэтгэл засалтай сургалт байна. Энэ сургалт маань ганцхан бясалгал төвлөрлийг заах бус давхар сэтгэл засал, өөртөөгөө ажиллах, өөртөөгөө тулах. Мөн дээрээс нь өөрийнхөө зорилгыг бүтээх зэрэг одоо сургалтууд ордог байгаа. За юу. Энэ сургалтанд хүсвэл та сууж болно. Сар болгон онлайнаар явдаг сургалт байгаа. За тэгээд бусад руу давталдаг хүнтэй яаж харьцах вэ? Айдаг гинэ. Бусад руу давталдаг хүн айцтай байна гэсэн үг байхгүй юу? Өөрөө тийм ээ багшин дээр хэлсэнтэй маш айцтай хүн бусад руу дайрч давшдаг тий. Өөрөө дотроо маш айцтай. Энэ сул дорой хүний байдал тийм ээ. Тэгэхээр та зөвл чимээгүй. Дууга зөөлөл тань руу дайрч хүн давшлаад байхад өөдөөс нь дайрч давшлах юм бол хоёр гал энэ ч одоо бүр мөргөлдөөн болно гэдэг. Тэгэхээр хин нэг нь хүлээц бууж өгөх хэрэгтэй те. Хин нэг нь бууж өгөх хэрэгтэй тийм үү? Бууж өгдөг нэг нь бай. Ялдаг нь биш. Бууж өгдөг. Энэ маш том амьдралын ухаан. Маш том амьдралын ухаан. Бууж өгдөг нь бай. Өдөр тутамдаа энийг суралц. Багш нь ч одоо энийг суралцаар явж байгаа. Багш нь мөн адилхан тархитай хүний биеийн дотор одоогоор байна тий.
нөгөө хүн дээр илэрдэг бүхэл сэтгэл хөдлөлүүд багшд нь илэрнэ тийм ээ. Өдөр тутамдаа суралцдаг. Багш нь өөрөө өдөр тутамдаа суралцж байна. Яг үнэндээ. Би бүгдийг мэддэг гэж суучих юм бол багш нь ухарч эхэлнэ тийм ээ. Амьдарч чадхаа болно тийм ээ. Тэгэхээр өдөр тутамдаа багшийнх нь одоо суралцж байгаа зүйл бол бууж өгөх. Яаж ч таны өмнөөс хүн муухай ойрлоод хашгирч ийн уучлаарай гэж хэлэх. Та буруу зүйл хийгээгүй байсан ч гэсэн. Unfortunate одоо та хоёрын аль альнийх нь буруу биш байсан ч гэсэн. Уучлалдахгүй. Энэ нь бууж өгөлт гэсэн үг. Энэ нь нөхцөл байдлыг маш эргээр эргүүлж чадна. Мэдээж энэ хэцүү тий. Хамгийн хэцүү зүйл бууж өгөх. Гэвч энийг өдөр тутамдаа суралцах хэрэгтэй. За юу. Та бууж өгөх юм бол та уучлаарай гэж та дуугаа намсгаад тэр хүнийг сонсоод ойлголцож ярилцах юм бол ямар ч араатан чөтгөр, ямар ч арслан бар таны өмнө сүгдэнэ. Сүгдэнэ гэдэг нь юу гэсэн үг гэхээр зэрэг тантай адилхан болно гэсэн үг. Та хоёр хоорондоо ойлголцож чадна гэсэн үг. Нэг нэгнийгаа зөөлнөр. Хүн уур уцааргүй байхад хүнийг маш сайн ойлгож чаддаг тий. Ууртай байхад хүн юу ч ойлгодгүй тий. Уурандаа баахан юм ярьж иржсэн дараа нь бүх юм болоод дууссаны дараа тий. Хүүшээ би ч бүр уурандаа баахан юм буруугаар ойлгоод баахан юм хэлээд тэгдэг тий хүн яг. Юу ээ эн чи одоо бүр шал бодит байдлаа шал өөр тий. Хүлээгээд авсан байдаг тий. Яагаад гэвэл миний дотор уур байгаа учраас дандаа сөргөөр хүлээж авдаг тий. Ууртай хүн юмыг дандаа сөргөөр энэ мө одоо яагаа ингэдэг юм уу яагаа ингэж байгаа гэдэг нөө тэр сүргэн дандаа бидний нөө хүүхэд насандаа авч исэн сэтгэлийн шарахтай дандаа холбоотой байдаг. Тийм ээ. Тэгэхээр суралц. Өдөр тутамдаа суралц. Мэдээж бид нар энэ насаараа дууслаа суралцж өгнө. Яагаад гэвэл амьдрал бол тэр чигээрээ суралцах процесс. Бид нар энэ дэлхийг university буюу их сургууль гэж бодох. Сүнсний их сургууль. Юу ч суралцахгүй хүн энд юусаа амьдрахгүй. Юу бид нар сураад байгаа юм? Бид нар өнөөдөр дэлхий дээр тэдэн ширхэг од байдаг. Эсвэл бол галакси юу лээ? Хайр гаргийнхан гэж байдаг. Ийм байдаг. Энийг суралцах гэдэг юм биш. Бид өнөөдөр энэ эго, энэ айдас, гомдол харуулслаа тавьж явуулж нэг нэгнтэйгээ нэгдмэл байдал оршиж суралцах хэрэгтэй байна. Ойлгож байна уу? Түүнээс биш та өнөөдөр хідэн мантра чэйжэрээ мэддэг. Хідэн одны нэр мэддэг. Хідэн одоо юу гэж хэлэх вэ? Тоо хооронд нь нэмж хасаж чаддаг. Хідэн бурхны нэрээр чэйжилсэн. Энэ хамаагүй. Энэ юусаа хамаагүй. Зарим сүнслэг амьдралаар явж байгаа хүмүүс хэтрүүлцдэг. Яг адилхан бус нөгөө нэг бусадтайгаа яг адилхан байдаг тий. Би бол сүнслэг хүн. Би бол дэлхийн ертөнцийн одоо энэ гайхамшиг судалдаг хүн. Од гаргас галаксиг би судалдаг хүн. Би энэ хүнээс өөр. Би дэлхийн хэмжээс өөр ертөнцүүдээр аялдаг. Би астрал аялал хийдэг хүн. Ингээ өөрийгөө ботчдаг би амарлаг. Таалаг биш. Яг үүндээ энэ чадварыг хэн чадна? Яг үнэндээ.
хинч бөөлж чадна. Яг үнэндээ. Өнөөгийн нийгмийн бөөнөр шиг хинч бөөлж чадна. Хүлээн зөвшөөрс нэгүүлсэнгүй харийг та суралцааг бол та юу ч сурахгүй, юу ч мэдэхгүй юм гэсэн үг. Ойлгож байна уу? Юу ч мэдэхгүй. Тийм учраас өдөр тутамдаа суралц. Тэ. Хүлээн зөвшөөрөх. Арсалдах биш. Ойлгох. Сонсох. Өрөвдөх хэрэгтэй зарим хүнийг тий. Зарим хүмүүс хүний өвчин дээр доромжилдаг тий. Хүний боломжгүй байдал дээр бас доромжлоод идэх тий. Хохин мохин гэж ирж байгаа. Яаж чадчихна? Тий. Ямар үйлдэл хийгээд байгаагаа анзаарах хэрэгтэй. Яаж зовж явж байгаа хүмүүийг хохин гэж хэлж чадчихна тий. Тэгээ тэр үйлдэлээ өөрөө анзаарахгүй би лаг хүн. Энэ муухан учраас хохин. Хаанаас энэ их ухамсаргүй үйлдэлүүд нийгэмдэр үзэгдлүүд гараад байгаа юм бэ? Айдас. Бусдаас дутчихгүй гэсэн айдас. Бусдаа барьцалдах айдас. Дээрээс нь мэдхгүй. Та мэдхгүй байх гэсэн үг. Та юу ч сураагүй байх гэсэн үг. Энд суралцаагүй. Мэдлэг дутуу хүний шинж гэсэн үг. Энийг ухаан муутай гэж хүмүүс хэлдэг. Тэ ухаан муутай. Мэдлэгтэй хүн даруй гэж яг үнэн. Бид нар дандаа даруй байдлыг л суралцах хэрэгтэй. Энийг ч гэсэн багш нь өдөр тутамдаа суралцж байгаа. Үхэн үхтлээд суралцсан. За юм байна. За тэгэхээр энэ зүйлүүдийг та суралцсанаар таны айц байхгүй болно. За юу? Айц. За ингээд өнөөдрийн хичээлээ үүгээр өндөрлөе. Багш нь та бүхэнд ойлгомжтой байсан байхаа гэж найдаж байна. Тэгээ цаашаа дэлгэрэнгүү задлаад хичээлүүд хийнэ. За юу. Зөндөө олон сэдвийн асуултууд, зөндөө олон хүсэлтүүд багшд нь ирдэг чатаар. Тэгээд хичээлүүдээрээ ингээд хуваагаад хичээлүүдээ за юу. За. Та бүхний минь суралцах зам саадгүй. Гэрэл гээгээ. Баяр баясгалан. Хайр инрэл. Мөн зориг, төвчээр. Өөртөө итгэлтэй байдал. Лар дүүрэн. Айдас гомдол харуулсалгүйгээр зүрх сэтгэлээрээ залагдсан сайхан аялал байхыг багш нь чин сэтгэлээсээ хүсэн өрөө. Таны суралцах зам саадгүй байгээ. Намасте.